Хүчтэй эрүүл амттай сонголт. Yummy 100% байгалийн NFC juice. Биеийн хүчний хит ажиалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магниган алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжтэмдгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт альжаал ядрааг бууруулж эрч хүчийг бэлгэлнэ. Өглөө эхлэхэд, ажилдаа төвлөрөхөд, дасгал хийхэд, найзуудтай хуваалцаад, аялалд гарахад ч хаанч тохиромжтой. Select Tuna Spread амтлаад үз. Хачиртай бантан подкастын ивэнтгэгч амтаар урлаж аз жаргалын түгээн Азиана. Хачиртай бантан подкастын ивэнтгэгч эрүүл мэндэд анхаардаг хүмүүрийн сонголт Yummy Juice. Хачиртай бантан подкастын ивэнтгэгч эрүүл мэндэд чанарыг Denk Farm, Magnus Direct. Хачиртай бантан подкастын ивэнтгэгч ирээдүйн технологиор холбоно Mobicom. Сайн байцгаана уу иргэн төлөвчтэй. Хачиртай бантан подкастын 16 дахь дугаар. За морь жилийн эхний дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарын зочноор Хөвсгөл аймгийн их ус сумын харьяат Монгол улсын начин Батбаярын даваа очир начин оролцооч бэлэн боллоо. За урилга хүлээж авч ирсэн. Түүдээ маш их баярлалаа. За шинжилгээ өргөсөнд баярлалаа. Сая хөргөлөхөөс буцаага далд хийсэн үгүй юу? Тэр намайг тууч нэгээд аваа явууч гэдэг нөө чи өөрлөгөө төхүүлтэй байдаг шиг л. За сайхан шинэлөө. Сайхан шинэлөө. За шинэлгээ өргөн байна. Хотод шинэлөө хөдөө гадаа юу? Хөдөө яваад ирлээ. За. Аавч тээ залуу. Очтолоо аавчтай залуу тэгээд ирлээ. За энэ жилийн морь жил сайхан жил гарч байна. За одоо манай монголчууд ч морь малаа сайхан хөдлөн дээдэлж явдаг ард түмэн. Тэр утгаараа сайхан жил гарч байгаа шиг байна. Энэ жил бэлтгэл сургуульч насны бэлтгэл сургуульд аятайхан байгаад байгаа шүү дээ. Энэ жил сайхан жил гарлаа. Ерөнхийдөө бэлтгэл сургуульд дажгүй сайхан марах. За намар барилдаа ихсэн цагаас хойш манай даваа очир дүүтэйгээс одоо барилдаж хамтаа барилдаж сумын заанаас л цуг барилдаж эхэллээ. Зөндөө олон жилийг хамтдаа бөхөөргөн дээр очирлж байгаа эхлүүлж ийла тий. Энэ жил уурчсан бэлтгэл сургуультай бас жаа аажуудаа орсон. Тэгээ Алтан цом гээд Алтан цомын багт Ховлын хаан багтаа сонгогдоод. Тэгээ бас Ховлын хаан багтаа сонгогдоод яг хойгуур сонгогдоод. Тэгээ хондонгуй байсан. Бас нэг хор шар байнаас. Арай болоогүй шүү гэж бас хүмүүст мэдрүүлэхийн тулд бас бэлтгэл сургуультай жаахан төлөвлөгөө гаргаад өөртөө бас чамбар болох маягтай сахилгаттай хийгээд явж байна. Тэгээд начин бол Алтан цомын барилдаанд бол мундаг сайн барилж байгаа. Өөрийнхөө хийх ёстой үүргийг гүйцэтгэе явж байгаа. За тэгээд Алтан цом бас дуусах болоогүй байна. Одоо 2 тойргийн барилдаа үлдэж байна тий. Алтан цомын бодлоор сайхан эргээд дурсаад баг бүрэлдэхүүн. Тий, Алтан цом сайхан шинэлэг энэ жил их сайхан боллоо. Аймаг өрөөд гүсэн болвол тэгээд Монголын үндэсний үйлдвэрлэх шилдэг 8 багт хуваагдаад тэгээ Ховлын хаан багтаа сонгогдоод багийн дасгалжуулагч Бүрэнбаатар багшийн удирдлаганд Бямбатхан Арслангаа дагаад тэгээ бид хэд бас багаараа бэлтгэл сургуультай явж байна. Тэгээ энэ жилийн хувьд бас Ховлын хаан багтаа бас сонгогдсон бас өөрийнхөө хувьд бас өөрийгөө жаахан дайчлаад бас энэ дүүнэртэй ах нартай найз нартай бас нэг төжиг тулгуур болчих юмсан гэдээ бас нэг хийх ёстой үүргээ гүйцэтгэхэд ямарч нэг баг болгоноос нэг 2-3 5 зулгаагаад явчихлаа. За манай даваа очроо сая энэ жил одоо бэлгэнд одоо нэглэн дарагдаа байлгүй тэгээ одоо энэ эрчим бас солруулаад явах уу. За манай Хачиртай бантан подкастын ивэнтгэгч эрүүл мэндэд анхаардаг хүмүүрийн сонголт Yummy Juice-ийнхаа бэлгийг дүүдэ гардуулъя. За баярлалаа гэдээс. Нэвтрүүлэг гарснаас хойш бас манай 2 банд хизээ авахын Yummy Juice-ыг авъя гэдэг бас дэлгүүр орохоор байнга авдаг. За ямарч өнөөдөр 2 хүүдээ ам гарахаар очихандаа. За мөн манай подкастын ивэнтгчээр эрүүл мэндийн чанарыг Denk Farm, Magnus Direct брэнд хамтран ажиллаж байна. За баярлалаа. Энэ Magnus би одоо сүүлийн 2 жил бас тогтмол уулж байгаа. Надад их зохиод байгаа. За тэгвэл зөвл бэлгийг дүүдээ бас ханаа судалж байгаад бас ингээд чат GPT-г асууж байгаа дүүгийнхаа юу сонирхох тийм. За мөн өнөө жил 30 жилийнхаа баярыг тэмдэглэж байгаа харилцаа холбооны анхдагч Mobicom Group хамтран ажиллаж байна. За баярлалаа ингээд зөндөө олон сайхан бэлгтэй болчихлоо шүү. Тэгээ сар шинийн баяр олжнаас дүүгээ одоо бэлгээр болно гэж одоо орж ирсэн. За би ч бас подкаст яаж байгаас нэг өнөөдөр даалгавартай яваа. За. Одоо 2026 оны 3 сарын 22-ны өдөр Mobicom Group 30 жилийнхоо юм сайхан баярыг тохиолдуулаад өндөр чансаатай 128 бүхийн барилдаа нэг бүхөргөн зохион байгуулж байгаа. За дээрээс нь нэмээд
начин маань Чансааны эхний 7-д явж илээ. Тэгээд тийм учраас бас Чансааны 16 хүртэлх бүхчүүдийг санал хураагаад дөрөв бүхэн хоорондоо бас энэ халз барилдаа өрнүүлэх юм байлээ. Тэгээ энэ урилгыг бас хөргүүлж байна. Начин маань энэ сайхан барилдаанд орж. Баярлалаа. Барилднаа. Барилдаанд таслах дургүй хүн шүү дээ. Ер нь ажиллаад тасалж байгаа шиг санагдав. Сүүлийн 2 жил жаахан тасалдаг болчиход байгаагаас ер нь бас. Ер нь л тасалдаггүй байсан дөө. За тэгээ яриагаа начныхаа хүүхэд ахын наснаас эхлэе. Тэгээд их уус суманда төрж өссөн үү? Таачир. Тэгсэн. Их уус суманда 1993 онд аав ээжийнхээ хоёр дахь уулж мэдлээд. Тэгээ хүүхэд нас бол одоо яг их уус сумаас 7 км-ийн зайд Шивэн Гуанз гэдэг газар л яг тэнд л. Шивэн Гуанзгийн хүүхдүүдтэй тоглож одоо шороо чулуу бүхэл юм айж аавынхаа мөрөн дээр сууж ээжийнхээ ингэрт эрхэлж төслөө дээ. Харин тэгчихсэн би яг даваачрыг бодохоор манай Батбаяр аймгийн арслан Баянгийн ачаа. Манай нөгөө Цагийн Батбаяр хөвслийн цэгийн ангид байсан. Тэгээд хөвсөл рүү явахдаа дандаа даваачрын аавынхаа Батбаяр ахыгаар дайрж хоол иддэг байсан. Эсвэл хоолыг янзын хийдэг гэд Батбаяр ахт орж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр тэн чи Гуанз байна уу те танаа? Тий. Тэр ч одоо нэлээд том Гуанз байсан. 90-ад оны дунд үеэс 2000 оны дунд үе хүртэл манай аав жиртэнд 10 гаруй жил ажилласан. Одоо яг нөгөө Хөвсгөлөөс Улаанбаатар хот хоорондын бүхэл машин тэнд ирнэ. Зам дээр. Тэгээд тэр Хөвсгөлийн тэр жолооч нар хоол иддэг хүмүүс ирнэ. Манай аавыг танихгүй гэж байхгүй бүдүүн баагийн гээл ерөөсөө тэгэл хүн болго ирж цовонгоо идэн шилтөө ол идэн. Голцгой шүл цовон. Тэгээд одоо нөгөө найз нөхдөд нэг мах чанж бууз арай нэг өөр юм. Тийм шүү дээ одоо хөдөөд явах чинь замын тийм Гуанзнууд ч айгүй гоё ирүүл тий шинэ махаар хоолнд иддэг. Тэгээд тэр олон жил хийгээд сурцсан ах эгч нар чинь ямар хүнд ямар хоол хийх үү те. За жоохон залуучуудад бол жоохон өөхтөөдөө тостоо тэгээд жоохон настай хүмүүст бол ер нь жоохон тасууг нь багасгаад ингээд хийгээ сурцсан байд юм билээ. Манай нот руу явж готлоо. Тэгээ Шивэн Гуанзан дээр яг хүүхэд нас маань сургуульд ортлоо яг тэнд байсан. Тэгээ сургуульд 1-р ангид эмээтэйгээ сумын төвд ороод 9-р анги хүртлээ их улс суманда сурж боловсроо. Тэгээд 2009 онд Улаанбаатар хот руу бүх болохоор Мукадер Аслан багшийнхаа шав болж анх хотод ирчихлээ. 2009 онд. Тий, 9 оны намар. Аав ээж нь одоо тэндээ байна уу? Хотоор ороод ирсэн үү? Аав ээж сумын төв дээр. Сумын төв дээр. Одоо нэг 4-5 жилийн өмнө л тэтгэвртэй гараад үндсэндээ болоо хүчээр шахуу болиуллаа шүү дээ. Яг сурцсан хүмүүс чинь эхлээд ээж аваач бас нэг болсон. Тэгээд тэр хоёр чинь дахиж тэндээ газар аваад байшин бариад бас нэг Гуанз нээгээд. Тэгээ одоо ээж аваа одоо болоо нэг насаараа халуун тоогонд одоо эрүүл мэндэ бодох гэдэг. Тэгээ бас манай нэг хамаатны мөнгө отгээд ахта. Тэгээ зэрэгэлдээ яг хөршүүд авахгүй. Тэгээ тэднийх бас том Гуанзтай. Тэдний даа зараад. Тэгээ ерөнхийдөө нэг албан ёсоор тэтгэвртэн суулгалаа шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө бас яг насаараа сурцсан хүмүүс чинь халуун гал дээр байд бас хэцүү ш тоолны ажил чинь. Тэгээд 100 даваачор тэгээд 2009 онд Мөнхбаатар Арслантай анх танилцаад шав болоод орж ирсэн. Тэрнээс өмнө Сумандаа бэлтгэл сургуульд. Тий, Сумандаа 10 жилийнхаа сургууль дээр анх манай хөдөлмөрийн багш Лавсрын багш маань одоо анх бүхийн гараад дэвэ гэдэг зүйл заагаад бас хөдөлмөрийн багш яг нөгөө бие тамирын багш болохоор завч хөлөөгөөр бид нар манай Өлзий сайхан бит хоёрт. Тэгээ одоо манай тий манай үе ангийнхан тэгээ доод ангийнхан дээд ангийн нэг 10 залууч бол аймгийн аврагт явдаг. Тэгээ 2008 онд манай энэ бие тамирын багш Батцаа гэдэг багш манай аврагын тамирын дээд сургууль төгсөж ирээд. Өлзий сайхан бит хоёр нухч эхэлсэн дээ. Шинэхэн багш яг сумын зам болцсон тэгээ бит хоёр чинь аймгийн аврагт авч явдаг. Тэгээ би чинь 2009 онд хот руу яг явна гэд 100 багш манай дээр чинь хоол ундэд. Манайх ч яг тэр жил Цэлэн мөрөний хөөн дээр хоол идэвсэн. Тэгээд нэг ирээд намар чамаг ирж аавна гэд. Тэгээ 9 сар аавын таньдаг угаасаа тий. Тий аавын дугаас 2000 одоо баг 98 оноос юм шиг үлээ. Хөвсгөлийн Жамисингийн арслан манай нөгөө талигаж Бадрал хамт дээр дагуулж ирдэг. Одоо энэ Батэрдэн аврагын шав сайн хөвгт бүх болно гэл. Тэгэл тэр цагаас хойш бүр одоо хүртэл манайхаар хоол ундэдэл явдаг. Тэгээ 2005 онд Тамирын хурд дээр бас нэг бутгаар очиж Тамирын хурд үтсэн юм. Арангаан цэцэрлэг суманд аршаан дээр байжсэн чинь гол боогдоод. Тэгээ 30 машинтай аавын найзууд мөс баах хүмүүс явсан юм. Тэгээ голоор гарч чадах хойшлог Тамирын хурд явж үзцгээгээд 30 машин дээр би чинь уухан тасгуулгүй байх. Ээж яахан гэдэг. Хойш ачаан дээр гараад. Тэгээ аваа явчихаач гэсэн хагаад. Тэгээ тэнд чинь очиод өсгөө аваар гарагчаагаар тэр чиг дэрэгдээс нагуутаа харч авч хүүхд. Тэгэл боорцонд гүгээл нэг тортой хажуудаа.
Борцог аавал хүнд өгөхгүйс торлно. Одоо танаа аврах шиг нөхрөөсөн ер нь. Ер нь тийм. Тэгэл одоо баг тэр үуч нэг 2 тор борцог. Тэгэл тэр хоёроо шуудаанд нэлээд шуудаанаа тааших бол бөвчүүдээс аваад борцог тарааж байгаа хүнээс аваад борцгол цуглуулмаар санагдав. Тэгээ тэнд багш тэгч нэг зам болцсон. Хүү маань том болж байгаа шүү. Дүүдээ өгнө гээд энэ анх яриа тэнд болсон юм бэл. Тэгээ 9 онд нэг 102 ил одоо 16 хүрсэгс одоо намар ирж аавна гэд. Тэгээ 9 сард хичээл орох бол ирж авдаггүй. Хоолой зах дээр л байгаад идэг. Хизээ ирэх юм бол хөлөглөө. Тэг чи уцч өрөмсч байхгүй хөдөө. Тэгээд дээж хичээлд яваа минь хүүд. Үгүй юу гэж тэр том цолтой хөтлөө ярьдаг ирэн ш тэгээд 20-д гарлаа. Тэгээ 23-4-ний үед манай багшийн ах нь мөнгө чаргал гэдэг ахс хот хоорондын програмны жолооч одоо автобустай явдаг байхгүй. Тэгсэн чинь мөнгөх ирцэн байна. Би бас нэг залгалаад нэг овооны баярт 16-тай явцсан нэг 2 даваад унд юм. Тэгээ өдөр ирээд орой хүлээж ийн гээд. Нэг сэлэн бүрэн лгөө нэг хам ороод. Нэг цөнгөнд хувцас яаж аваад үлдэгдлийн шуудаалж аваад тэгэл мөнгөхтаа суугаал. Анх багшинтай ирэл нэг 2 хоног. Тэгээ өвсгөлийн өвчтөнд явж ин тэр манай нэг Хөрлбаатар багшчааг тэр үед өвсгөлийн өвчтөнд явж байгаад 2 жил болтсон. Нэг 10 залуучдаг байрлуул. Тий байрлуулжсэн доороо заалтай тэр чи их гоё тий. Тэгээ бас их азтай тэнд очиод манай Бачлуух намайг багшигаас ирж авч илээ. Бачлуухынхаа гараар нэг 2 сар Улаанбаатар хоттой танилцах гэж бас зовсуу намайг автобус руу ороод нэг юмны араар орол байхгүй болчихно. Би ч ангаагаар албар нуугада шог айлах гэдэг. Шоколад ерөөсөө араас нь дагаад муханыг түүснээр орж би ч ангаагаар баачгахаад гэдэг. Тэгээ манай Бачлуун чи ер нь хүмүүс харахад одоо их дуу муутай султай яг ингээд найз нөхдөө дүүнэр ах нартайгаа их хэрн шоош тэр сая Баасанхуу арцгын тэр илүүс хүмүүсийг бол ингэж зайлуулад байгаа энэ төр болоо тийм амьдрал дээр их шогч шүү дээ. Хүмүүс их даруухан л гэдгийг. Гэтэ манайх даруухан дарах. Тэгээ би чи яг 2 сар хараатай баачгахаа дагаад хоттой танилцаал их сургуультаа хийгээл намаагч нэг өдөр саандагаар авч явдаг юм. Хоёлаа нэг хувцална гээл. За. Тэгээ сахалгаан шатан дээр нэг салгалаа суугаад ингээ барьж нэг багш айд дэж гараад нэг лангуны араар байхгүй болчихно. Лагууд араар очих биш тэнд олон хашгираад их ирээд авахгүйгээр зогсч. Ах захилгаан штатанд сууж байгаа юм юу мэдэрч байгаа. Ерөөсөө тэгэл баг худалчин дотор мохоо харган болдог болчих юм. Анх удагаал үгүйс тэгж байгаа юм тэгэл нэг бүр хэдэн онд ч юм те 2001 2 он үед нэг аав штэг нэг жирээсэр нэг бөөлж барайл бүү юм болж хот үзчихсэн. Тэгээс хотод удаж байгаа тохиолдол нь бол тэр 9 онд тий. Тэгэл 9 онд ч орж ирээл айл ирэх хөвч тэгэл энэ буцчих гал. Хоёрч буцах орлогыг гэл тэгэл за 2 хүнд 3 гэж байхгүй шүү дээ. Тэгээд яг ясаа үлдсэн үү? Тэгс. 10 жил байхдаа хэр сахилахгүй хөвгтөө. Сахилахгүй ч бас гайгүй. 96 дугаар анги хүртлээ бас хичээлтэй гайгүй байсан. Тэгэл 7 дугаар ангиас ерөнхийдөө хичээлээ жах таслах маягтай ер нь л заалан цагс болвол. Нэг бол бильярдн дээр. Тий. Бильярдн дээр унжин. Тэгэл зааланд найзууд ах нар байх юм бол сакс болоо тоглохгүй бол барилсч байгаа барилдаал тэгэл. Тэгэл ер нь үлзий сайхнаас мөн өөр юм баг болдохгүй те нөгөө зүгтаад өвчин. Дийлэхгүй юм чи тий. Тэр хоорондоо хэсэг үзэн. Тэгээ хоорондоо хойлоо л үзэн. Хойлоо зүүн баруун ташаа нийлээл тэгэл хойлоо. Тохиолж хүүхдээ хойлоо тонгордог. Нэг бол баруун доогор нэг бол зүүн доогор тэгээ. Бильярд тэгээд ярьсан. Бильярд дээр бол тэгээд хичээл сургуулаа дастаал очоод WhatsApp-тай бас нэг цаг магандаа тухай чи үздэг байлаа шүү дээ тий. Ер нь мэрэгжлийн төвшөнд очсон шүү дээ. Тэгээд 500 төгрөгөөр үзэн. Тэгээд сүлдээ ах нар үзэхээ байна. Тэгэхээр нөгөө 7 шаргаа гаргаж байгаа дахиж тавьж байгаад үзнэ. Тэгвэл чи чи бүр каласаас бүр арай өөр төвч юу. Би ч үгүй нэг эметиг нэг 2 дугаар гэдээс яг манай доотлын галуухаа гэдэг нэг суманч ах байсан. Тэгээд ч нөгөө бүхэн ч бас навж авах хөрдөн хөнгүүд биш тэгээд тэрэн дээр ганцаараа зохиол байчих. Үнгүү тий. Тэгвэл бас бильярдын сонирхолтой одоо манай бүхчүүдээс ч бас тухайн үе чинь бид чи одоо нөгөө Facebook гэдэг юм чи одоо энэ одоогийн төвшин шиг юм байсангүй утас ухаад Facebook байгаа ч тийм утаснууд байсангүй тий. Nokia-тай тэгээд утасгүй сүлжээ энэ тэнд одоо хөдөө бол цөөхөн газар барьдаг тий. Тийм шүү дээ. 9 онд ирээд бид ч одоо өвсгөлийн хүчнэр 12 лаа. Манай Батруу багш яг манай ахлах тасгалжуулагч. Тэгээд бид нөгөө 4 өрөө байранд байрладаг байсан. Манай яг хариуцсан багш маань давны мах начаа. Дөнгөж Японоос ирсэн. Тэгээд анх бид тэр 4 өрөө байрлууч ороод багшийн хаалга тогч орно мөр сүртэй мөр орж байна. Ороод ясч байна. Тэгэл би чинь ороод манай Батны мах аймгийн арслан. Тэгээд томцолтоо. Жаргал утах, жилэтийн өс хоёрах. Бид эднийг өрөөнд. Бачлуух, бүрдорж аслан. Амрын Батун. Батунгах тэрний урж ил байсан юм лээ. Тэгээ одоо энэ манай шин зориг байсан уу? Шин зориг ах байсан. Жилэтийн Батсар ингээд ах байсан. Тэр эднийг өрөөнд
даваах нэг өрөөнд. Тэгэл бид амьдрдаг байл шүү дээ. За тэгээд хот руу ирлээ. Бэлтгэл сургалт хийгээд анх эхэллээ. Нөгөө шантраад 2 удаа буцах гад явж исэн нөхрийг ер нь энэ хүсэл зориг гэдэг юм хазаарлаж Улаанбаатар хотод үлдээсэн байна шүү дээ, тий? Тэгс ер нь бол бас шантрахаас илүү жаахан гэрээ аим санаад. Тэгээд яг л нөгөө аав ээжийнхаа хайр инэрл ерөөсөө холж үзэг өмч тэгэл юммаар санагдаад байгаа юм чинь. Очоо ерөөсөө аав ээжд очиж ирэхлээр санагдал. Тэгээ би ч бүр нэг баргас дээр очиод. Хүслийн хүчнээс таксидаад. За 2500 гарт. Тэгээ яг явах гэсэн бас явж чаддгүй. Аав л бодогдоод байгаа юм чинь. Багийн ашны банд бүх болгож яваад чадахгүй ирсэн гэлээ юм болов. Тэгээ нэг цаг ирээтэй барсан тэнд нэг ашаа наалсгоо 2 зүнх энэ дээрээ сууж байгаа. Бас буцахтаа нарийн богш хоттой амьдрах гад. Шараад гэсэн станадаа сууж байгаа. 100 төгрөг 200 төгрөг тий. Очихдоо бол ерөөсө харин шулууцсан бүгс таксид нэг. Тэгэж явж байгаад бэлтгэл сургалт хийгээд яваа. Хүслээ тэр чинь байр нь амар л та. Тэгээ дээрээ гарч байрлангуудаа доош ийш тийш яваад ах юм байхгүй. Хүүхдүүд бас том боломжийг тухайн үед нээж өгч ирсэн шүү дээ. Ер нь тэгэлгүй яг. Тэгт чинь ерөөсөө Азтай тэгэл бид чи ямар ч автобус унаа мөнгө төгрөг зарлага байхгүй. Өглөө 6:30 манай Батруу гш өглөө бол Маршал таавнд өдрийг нэг станагаар авч явдаг гэсэн. Өглөөний зарайт хэлдэг. Тэгэл гүүж хараагаал мэх тавтаал сунаагаал тэгэл 9-т буцаад очиж очиход хоол бэлэн. Тэг чи тоогч төөлнө шүү дээ. Оо зөө. Тэгэл хоолоо идэл нэг цаг гараа өвчж байгаа л одоо даавахын кимо нэг одоо батны махын зодог мод юм ойр зур юм угаах юм бол угаачаал. 11 гэл бэлтгэлтэй орно. 11 бэлтгэл тараал нэг өнгөрөөж орж ирэл хоолоо идэл дахиад 4:30-аас бэлтгэлтэй. Тэгэл зарим үчин 4 бэлтгэл хийдэг шүү дээ. 4:30 бэлтгэлээ тарчаал орой нэг 9-8 гэл яг унтдаг юм билүүгээл зараал дуусаал ахнарын зодог модог массаж кимо угаагаал байж итл багш залгана. Сандгүй тойрог дуудана. Зайсан шатанд яваа гэл. Тэр орой юу? Тэр чинь тэгээд битгуур чи ямар ч тайлбар байхгүй шүү. Тэгээд ухсгаар гараад зүгээр тэр том арслан. Тий, ойлоо гараад нэг солих хувцасаа сүнгэлж аваад. Тэгэл өвлөм бол хамаагүй шүү. Тэгэл бит хоёр ч нэг 3 юм уу 5 гард өгсөн. Тэгээ таараад автобус хослоо яваа гэдэг. Тэгээ багш нэг 8 юм уу 9 явна гэл. Тэгээ ерөнхийдөө багшлаа өөрөө юу? Тий. Багш чинь ерөнхийдөө тийм тоонд их анхаарал өгдөг. Ер нь нөгөө эсэлтэй болоо тий. Эсэл давах тийм зорилго тавьдаг байсан юм уу? Ер нь л шатанд 8 эсэл өгдөгсөн. Ер нь үзүүл хүрээнд үлдэнэ гэж. Бит хоёр тоо 3 юм уу 5 гарчаал. Тэгээ доошоо бууж нэг цай уулуучаал. За та хоёр яваад автобус өгчихлээ. Тэгээд бит хоёр нэг заримдаа хувцас солиулзаар өвд бол чангч цаан татуулсан юм байлаа. Тэгээ нөгөөт нь айгу бол автобус орой хөдөө ажих уугаас чинь амар дүүрэн. Тэгэл цүнхтэй хувцаа чирэн хүмүүс хараалгана. Тэгээ хоёр тарган нөхөр бас нэг тэр үуч бас тарган. Одоо яг бас бичсэн. Тэгэхээр тэр хийсэн бэлтгэлийн үр шимээр одоогийн даваа очир гэдэг хүн бий болчоод одоогийн сандаг дорж гэдэг хүн бий болчоод ямар ч байсан хоёлаа усын цолтны игнэнд багтаад авсан байна. Одоо зөндөө олон сайхан наадмууд хүлээж байна тий. Тэгж байна. Ер нь бол бас бэлтгэлийг хийсэн. Яг тэнд бол манай Батруу багш давааны мах энэ бол яг биднийг шахсан. Тэгэл хүүхд байсан тэгэл чөлөөтэй чинь даваахыг дагаал кимоно аваад ордон явыг л ордон явна. Бүхий олон төрөлтөөр ер нь үдсэн багш даваа шуурс тий. Цум Монгол бас нэг 10 орчим төрлөөр улсын аврагч медаль авсан. Оо за. Даваач би мэдхийн нөө юу? Чөлөө төхийн өсвийн улсын шалтгаан зэнд орж төрүүлж ирсэн шүү дээ тий. Өсвөрт хүрэл аваад залууч төрүүлсэн тий. Тэр тэмцээнээс эргээ сайхан дурсуул одоо тухайд хин хинтэй үзчихв. Тэр чинь бас сонио 97-д орно гэдэг. Тэгээ ус жинэг 92 гурал өдвсөн. Тэгсэн чинь Батруугч гүглэрлээ. Багш чамайг 120 бүртгүүлчлээ гэдэг. Юу болоод байгаа юм бэ багшаа гэж. Оюун болд орохгүй гэж нэ гэдэг. За. Тэг 120 нарийн суулгах гэдэг. Тий, чи 120 дороо төрүүлчих гэдэг. Тэгэл үзээл явлаа да. Тэгээ тухайд нөө жин чинь манайхан чинь нөө 96-аас дээшээ байх шаардлагатай шүү. Ус уугаад 97 таа зөксөд. 5 литрээр орчим ус уугаад. 5 литр өө ланзар. 5 литр ус. Тэр чинь бас гайгүй. Монгол дуудаг нь гайгүй. Азийн аврагт очиж бүр илгээ болсон. Тэгээ тэн чин 120-д одоо манай Дорноговын Батэрдэн Арслан дүүшнийг насаар баг гэтэл жин ихтэй. Тий. Багаж хасч орж байгаа шүү дээ. Эхний зоригт бүзлээ. Эхний нэг хэдэн минут би бол начмууллаа. Тэгсэн нөгөөгш нь суллаад би мууддаг боос. Оноогоо балгч цаг дуустгүй. Тэгээд нэг юм үдсээргээ дуусаад. Тэгээ Мкватрыгаа усаад хорц. Тэгээд дөрөвдүгээр хөрөгчд хэнийг өдсөн юм лээ. Жагааг хөжлөө. Тэгээ ямарсан аврагын төлөө
Ховдын аймгийн арц Эрдэнэ 2 гэдэг залуу бариад одоо аймагтаа амьдраад байгаа тийм. Тэгээ Эрдэнэ 2-тойгоо үзээд өстой яг л хоёул үнц барилдаад 2 талаас ерөөсөө судалцсаар байгаа ялчсан. Тэгэл яг л багш төрүүлнээс тэгэл төрүүлээ. Бөөн баяр. Тэгээ Азийн аврагт явна гэдэг чукахыг дагшаас бэлтгэлээгээд. За Ордон дээр очиод нөгөө дархны баяраа багш загнуулаад. Улаагч нь хөл гараа авч мэдвэн хаанхын орх гороод руу чи нас маш дармал биш үзгээд авч байсан гэдэг ерөөсөө танаа өвчнийхэн дармал байдаг шүү гэ. Шааг дармал байх юм хил дээр хайчих шүү гэ. Тэгээд би чи баяраа багш авч явсан юм тийм. Тэг чин тэгээд баяраа багш энэ Төв аймгийн инк 2 багш Идрээ багш энэ авч явчихсан. Тэгэхэд бас тэгээ очиод тэн чи тэгээ тухайн үед Азар голчил жин нэмэгдсэн үү эсвэл бослоо нэмэгдээгүй. Яг л 92 3 тагаа. Аа. Тэр чин 5 сарын сүүдээр 6 сарын ихээр явлууд надад үлдэлд өгцөл байсан юм. Тэгээд тэнд чинь яваад одоо энэ манай үлзий сайхан анх удаа гадаад явж байгаа нь одоо тэр юу? ерөөсөө анх. Хонгос монгосон суух одоо ер нь ямар хүн мэдрэж вэ? Өө тэг чинь зүгээр хөөрж буух зүгээр амар. Тустаас гээл юу ч болоод байгаа нь гэх юм байхгүй. Тэгэл ерөөсөө баяраа өгсөөс айгаал ерөөсөө чи яг л наад олон дундаа л өөр алга болчих үгээл ерөөсөө. Тэгээ хурц үлзий сайхан чинь өөрх нь аваад тоглолт гэсэн. Андаа гэдэг. Тэгээ төгөлдөр хурцаас нь төр мөнх бидэд ч нэг 84 96 74 гээд нэг цувцсан. Арай нэг үеийнхэн бас тэр эдэг нэг вараадмар болоод. Тэгээ эмэгтэйчүүд нь одоо энэ хүүхдийн олимпиадаар батсаг бавга гант уян тэр байсан юм. Орсон. Одоо сайн барилж байгаа юм. Тэгээ тэр эдтэйгээ яваад ямар сайхан тэмцээн үзэл хожигдож байгаа бол тэгээ нэг ямарс нэг хоцорчихгүй хаасчихгүй тэгэл ирсэн. Тэгээ тухай даваа чи цуг явсан тэр сүүлд нэг шөлөөтийн бэлтгэл явж байгаа даваа чир аймгийн начин болцсон байсан. Тэгээд манай дүүнрээс ярьжсэн. Тэгсэн сая одоо энэ хөвсгтийн энэ даваач сая нодлоо Азиархад явж үеийнхээ нөхдөөдөө үзэж байгаа шүү дээ. Тэр чинь насны зал 20 хүртэл. Тэгсэн чинь өмнөх өдөр ингээд жин дээр зогсчихсон 100 зогсчихсон нөө даваач хамаагүй том нөхдөөд байхгүй юу? Даваач жингөө жин дээр зогсчихсон бууж ирэн гута. Маргааш манай жингийн Ираны ах төрөлг байгаа гэсэн өөртөө жисэн хоол. Тэр яг болсон яг үнэн юм уу? Үнэн. Манай ах гэр маргаа ингэ татаад байна. Юу алгараад байгаа юм. Маа тэр чинь царайс амар юм баг хурцунд 40 хүрч үүсгэж. Дээрээс аргагүй юм. Дээрээс нь бас над Иран хинтгүүч ер нь өксүр залуучууд ирж байгаа настарч ордог. Тэгээ анх очсон болооч тэр баг хүн болгон том харагдаад байгаа юм. Хүн болгон том харагдаад хүн болгон хөгш харагдаад. Би юунд ирчээ гэсэн тийм бодолтой байсан юм. Тэгээ ямар ч бас нэг очиж бас нэг ганц хоёр хусчих юмсан бодоод байгаа шүү дээ. Бас тэр зовж ажил хөдөлмөрлсөн мөнгөөр зардал мөнгөө хийгээд очиж ирж байгаа бас тий. Зардал мөнгө зөнгөч бас чанга өсөө удахгүй нөгөө Батруу багш маань явсаргаал олж гисэн. Манай өвчлийн нэг Баян амгалан гэдэг тухайн зардал мөнгийг 3 сая 500 өгчсэн байгаа. 2 сая 500 нөгөөд манай сумын засаг тарга Мянган Баяр ах бас нэг тухайн нас туслаад. Тэгээ сайхан явчихсан. Тэгдэг. Тэгээд даваач чинь залуучуудын улсын аварга өсвөр залуучдын улсаар үндэснийхөө улсаар шалтгаанууд бас сайхан барилдаж ирсэн. Одоо яг насаараа бол оюун бол дарслантайгаа чицүү байгаад байдаг. Опчон хизээ язааны аймгийн арслан улсын харцаа болоод ингэж явцсан байдаг. Өсвөр залуучдын улсаар залуучдын сургууль төрүүлсэн. Өсвөр улсаар шалтгаанууд яаж уралж вэ? Өсвөр улсаар 2010 онд увсад 5 дурсан. Тэгчүүд манай дүүрэг төрүүлсэн юм. Хин дүүрэн баяр. Увсын сумын зан золоо өргөө залуу ямарсан мөнгө аваад. Эрдэнэ 2 төрүүлсэн. Тэр ховдөө тий. Тэгээд золоо 2 мөнгө аваад дүүрээ хүрэл авсан юм. Дөрөвтөнд Говьлтай аймгийн Батмонг орчихсон. Би 5 дороод. Тэгээ тэр бас их сонио. 5 дороод шагнал авах болдгоо байхгүй. Ингээд нөгөө ихний 10 ингээд зогсоод. Том насны чинь инк 2 аймгийн арслан болчихсон. Тэгээд зүгээр ацсан том хар юм. Тэгээ манай хөдрөөс нь төрүүлж илээ шүү дээ. Тийм байлээ. Тэгээ бид ингээд зогссон ингээд байжсэн чинь баг насныханд шагнал гардуулахаар болдгоо байхгүй. Тэгсэн чинь сухат аврагнаас шагнал өгчихсэн. Энэ улсалт өөх болох юм. Одоо ингээд сүйд бодоход бас тэр авраг хүн надад бас амар урам өгсөн баг. Тэгээ бас харж байсан биш цааж бас тий. Тэгээ ингээ харахаар нэрэл би улсын сул автсан бас тэр том авраг хүн над урам өгөөд тухайн юу бодож чи яг тэгээ аврагыг өгч байхад. Тэгээд би одоо улсын сул аврагч байдаг юм. Тэгээд би жаа үеигэндээ жижигэн дүү би тий намхан. Тэгээ маа гэж бас манай нутгийн ах нар маань чинь ахын дүү ихтэй амьдралаа болсон дүү жижигэн хүн хэцүү штэй гэл. Сумын заах нар бахнаар чинь нэрэж тийм болов гээл. Тэгээ яг нэг хүн чинь хөгжөөл дэвшээл нэг аймгийн начин боллоо, заан боллоо, арслан боллоо тэгэл өөртөө жоохон ихтгэл орчих юм чинь. Дээр нэг амрах шиг бас наа гэж манай сум нэг дахтас бас тэгээд доош нэг хүч хэцүү штэй. Тэгээ жижиг хүн.
Тэнгууд нэрээч одоо тийм болоо гэж тухай бодлоо. Заримдаа хор шар хөдлөө би ер нь яахаар яадаг вэ гэдээ бүр бодлогдсон те. Тэгэл нэрээд би жижиг хэцүү ч юм болов уу гэл эргэлзэж байгаа юм чинь. Тэгэл ямар ч өдөр тутмынхаа бэлтгэлийг ах нарынхаа багш нарынхаа заасан юм хийгээл 15 хүртэл бас эргэлзээтэй явсан. Гэр бүл бол бол мэдээж аймгийн начин хүн мэдээж хүүгээ бухуулах очиж тэр хүний чинь магнат хийх гээд байна. Ээж аав хоёр гэр бүлийнхэн бол мундаг сайн дэмжижсэн юм байна. Тий, одоо ээж аав хоёр мөн бүхэл юмар дэмжсэн дөө. Би ч бас ээж аав хоёрт баярлж явдаг. Үеийнхэн сурч боловсроо зарим нь өөрхий ажил хийж явахт би чинь цагийн ажил хийж үзээг бас өдөр зэрэгт явлаа шүү дээ. Сайхан аавж ярих байна. Нөгөө хоёр маань өдөр тутмын орлоготой. Тэгэл өөрх нь 10 бутанд гурал таслаад дунд нэг утанд 100 сая төгрөг боогол явуулчихсан. Тэгэл 9 10 оны 100 сая төгрөг шин зүгээр 1-2 сар пошгол явуулчихсан. Тэгээ над чинь баг зарлага авах. Хаяалыг автуусан суун. Хоолунд бүх юм тэнтэй болохоор шин хаяа нэг дэлгүүр очно гоё юм авч идүүлээд нь. Нөгөө 2500-аар барс руу таксиддаг тийм зарлага гаргаа байсан чинь тэр рүү нарийн өөр юм бодоод байдаг. Тий, тэг чи бас 2500-аар таксидаад буцахтаа Эстанадаас угаа. Бас хот амьдрахаа мэдээд бас буцахтаа таксидахгүй байгаа шүү. Яг хүүхдийн яг тийм шүү те. Яг тэр урам зоригийг ингэж одоо ингэж сайхан зээш нь хөглөж явах юм бол одоо зөндөө олон амжилт тэр хүнээс ирдэг. Эсвэргээрээ тэр хүн маш их авьяас чадaltaй байгаад гэр бүл нь ингэ дэмжихгүй бол тэгэл зэврээл одоо тий дуусна шүү. Тэр одоо бүрүүдэг хол бас гоё ярьж л шүү. Хөгждгүү дэвшдгүү гэж байхгүй гэл. Яг л үнэ би ч бас дүүнер тээлтийн дүүнер бэлтгэлээс маш сайн бэлтгэл маш сайн хийхдээ бас зөв бэлтгэл хийх нь чухал шүү л гэж зөвлөхийг бас нутгийн дүүнертэй бас хэлдэг. Ачтай бандан подкастын ивент тэгч Mobicom Group харилцаа холбооны салбарын анхдагч үндэсний тэргүүлэгч компани Mobicom Group маань өнөө жил 30 жилийн баяртайгаа залгаж байна. Энэ сайхан баярынхаа хүрээнд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зөндөө олон сайхан ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. 2026 оны 3 сарын 22-ны өдөр Mobicom Group-ийн 30 жилийн нэрэмжит өндөр чансаатай 128 бүхэн барилдаанд Монгол түмэн та бүхнийг хүрэлцэн эрхийг урьж байна. Ачтай бандан подкастын ивент тэгч эрүүл мэндийн чанарыг Denk Farm. За бид бүхэн алхам тутамдаа хөлсөөрөө зөндөө олон эрдэс бодисуудаа алдж яадаг. За хүний биед магний тусгаар хүн стресстэй, уур бухимдалтай болдог, булчин чангадаг, зүрхний хэм алдагддаг, нойргууддаг, шишилгүүд илэрдэг. За тийм учраас та бүхэн эрдэс бодисынхоо шинжилгээ өгөөд хэрвээ магний дутагдсан байх юм бол өөрт ойрхон байрлах бүх эмийн сангаас Magnus Direct гэх энэхүү бүтээгдэхүүнийг авч хэрэглээд энэхүү зовирлуулдаасаа салаарай. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Magnus Direct. Ачтай бандан подкастын ивент тэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. За Yummy Juice-ний хамт олон маань сүүлийн үед Зүүн Азийн орнуудад тренд болж байгаа Select нэртэй тунаатай чигнэмгийг бодлоонд гаргасан байна. Энэхүү бүтээгдэхүүн маань сүлжээ бүхлүүрүүдээр борлуулагдж байгаа. Та бүхэн сонгон авч хэрэглээрэй. Завгүй амьдралын эрүүл зугаатай хамт Select тунаатай чигнэмэг. Тэгээд даваачаар хамгийн анх 2010 оноос бүхэн өргөнд аманд гараад хэлсэн байлээ тий. Тэр ч бас одоо 17 та залуу тухайд бас жоохон л байсан байгаа шүү дээ тий. Тэг анх бол аманд гараад унах 17 та хүүхд ундаг хүн гэж юу байгаа тий. Сайхан гараад ах нартаа гараад тэр сайхан том хүмүүстэй ингээд тулаад ингээд үзэтэл бөөн баяр болол. Тэгэл гоё байлгүй яг. Тэгэл нөгөө багшдууд нь ирсэн байж байгаа гэл. Тэгэл очоод нөгөө багшийн хувцс нарыг харан дэрнгүүр чинь тэхэнд бол бас нэг өөрөө амд гарчих санаатай хувцас аваад очино. Заримдаа багтан заримдаа багтахгүй. Тэгээ багш чинь нөгөө яг тэр эд үед яг нэг 10 11 12 оноо өглөө болгон бид нар шүлж гаргадаг гэсэн юм. Барилдааны өглөө. Заряд хийж энэ баг. Гэхдээ заряд биш. Энэ бол кемото юм уу? Баг барилдаа маяг юм тий. Гэлээ үлсээ гаргана. Тэгээ санддаг тохиолж кемо өмсгөж байгаа бол ноцолтол. Тэгээ нэг ганц нэг ахнаар ирсэн байгаа бол тэр идтэй ганц нэг барилдаа гэл. Ер нь барилдаан болгоны өглөө тэгж хөлс гаргадаг байсан. Ер нь их спортоор олж авсан л юу вэ л да. Бид чинь ч гэсэн тэмцээний өглөө баг барилдаан шахуу юм хийж барилдахаар арай дээр байл. Тэгэхгүй бол ингээд сууж байгаа гарчгаар хэцүү байдаг шүү дээ. Тэгээ тэр чинь ямар сони юм бэ? Амарж байгаа л барилддаг юм бахтаа гэж бодвол. Тэгжиж нөгөө гоё өөрийнх нь хөдөлгөөн юм гардаг л тэгээ зуураа мороо байхгүй. Тэгэл хаяа санддаг тохиолж дагуулж гэрлүүгээ явна. Тэгэл очиод туулагч нь хоол идсэн байна. Хоолоо ичээл 1-2 цаг унтж байгаа л тэгээ бөхөр хөрөвт гэсэн. Тэгээ аманд гарч ирлээ. За тухайн үеийг одоо сумын заануудын барилдаан анх болж эхлэх чийлээ тий. Тэгэлгүй яхаа. Тэгээд сумын заануудын барилдаан даваач ч бас жоохон хүүхэд бас л ер нь 4-5 даваад шүгрөөд байдаг гэсэн шүү дээ тухайд тий. Бас нэг 4 мөрөө хусаад байдаг гэсэн. Хамгийн анх 4 хусаад 12 онд үнэ үү? 11 онд юм болов. 5 дээр жадах намайг авдаг байхгүй. Ганцад чинь тий. Хүү ямар амар бартаах вэ гэж бодчихлоо.
Эсвэл гудадчгаал онгочгол ямарс нэг тэсч байгаа золгон шиг бол нэг хамаг байдгаар үзэлгээл баруун золгол сугдуулал болчихсон. Цагаан сараа барилдсан баха. Саршин цагаан сараа тий. Пүүгийг хайд хөглөө дөрөв дээр 3 дээр увсын нэг отхон гэдэг ах үдгэстэй. Тэр ахыг хаяад бас хамгийн анх бас бүхөргө дүр усж байгаа тэр. Өөртөө бас нэлээд гайгүй сумын зоонуудыг хайсан. Өөртөө бас баярлж байсан байх гоё. Тэглгүй байх чинь тэгэхээр баг 10 юм уу? 11 онд генсэр 5 давсаг гэж бас хөлөө олцсон бас. Газ нэг ах нартай үзэн сурцсан байсан гэж 10 онд дөрөв давсан юм уу? За манай очтой батан подкастын хоолнууд ирж байна. Өнөөдрийн зураг авалт маань Encanto Asian ресторанаас үзэгч тав хүндээ хүрж байна. За манай дүүгээ одоо сайхан багаасаа тэр гуанзанд ерөөсөө өдөр шөнөгүй хоолтой ойрхон байсан нэлээ олон юм тэгсэн байгаа гэж. Тэгээ чи 6 дугаарыг 7 дугаар ангидаа бас ганц нэг бурга хоолчд болцсон байл шүү дээ. Ээж өөрийгөө аймаг материалд явцсаагаар. Хоол унданд ер нь хийхдээ бол янз бүр одоо уучраас. Ер нь төртөхгүй шүү. Тий. Одоо тэгээд ер нь нөө цуснд байдаг гэдэг шиг тий. Яг л нөгөө ээж аваардаа туслаад хүүхд тухаас гал тоогоор өссөн болгоож тэгэл. Тэгэл хүүхд тухч нэг миний ажил байсагаар нэг түлээнд гарна усан дэвэн төмсөн хайрлага, сонгоны хайрлага наад захын шишээ. Жаахан томорж ирээд махаа өшглөө гурлаа таслана. 100 мөн ч бол ер нь өдөр бараг 25 шуудаа гуралтал модны сүдэрт үзэн шүү дээ. Ачаал ихтэй үед бол зөв. За би чи одоо 16 дахь дугаар явж байна. Өнгөрсөн могоо жилиг бол ерөнхийдөө асфалтаар ерөнхийдөө үргэлжлүүлсэн. Өнөөдөр морь жил гарсан бас 37 оны жил орж ийн. Өнөөдөр нэг бас нэг хүн бөөр суугаад бас нэг асахгүй нэг жил орж байгаа юм байна даа гэж. Яаш барахнаа барахгүй нөө одоо. Дүүд ямар шсэн подкастынхаа бэрийн тоол болох. Бантанга. За. Энэ болохоор нөө толгоогоо бүрж шарсан толгооны соус буюу сой соустай байгаа. Дорны улаан тос буюу сизавтай улаан тос байгаа. Тэгээд энэ чинь бас дүр шидэх дүрлэг байгаа бантаа маш. За энэ болохоор хайнаас салддаг нэг хан одоо өөрөх нь яг үнсэн соус гэж. За баярлалаа. За ямар ч хэлсэн бас нэг хүн нас нэмэхээр нэг ухаан суудаг гэдэг шиг ямар ч нэг аягалт гайгүй болцсон шиг санагдлаа гэдэг. Үзэгчд маань тэгээд одоо подкаст дуусахаар угаасаа хүссэн үсээгүй бичтiin доо. Яаж яг энэ камерны 10-аар орж ноочоод болгоноос би мэдхгүй байгаа юм. Ямар ч асуудалгүй аягалсан шүү манай. Хоол аягалан постлог гэдэг чинь бас том ажил шүү дээ. Харин таачрлын зовлог мэдж байгаа бах та одоо зарим хүмүүс тэгэл цөөнгөч нөгөө уучны төмөр тавган дээр тавгална. Мах гурал ногоог нь сайхан дааруулахгүй зарим нэг хүн чинь тэндээс гурал их байна гэж бас төвөгтэй шүү. Тэх байх хэвээр тий. Яг сайхан тааруулж тавглахгүй. За халуун дээр хоол өдөр. За тий. Одоо эдингээ хойлоо сайхан ирэл авч. Ахтай тав өгч. За би төгчдөө сайхан тавглаад өгнө. Бас идтгүй юм хүн байх үү? Гайгүй зүйл аваач. Ер нь гайгүй. Хорж мөрсөн. Бүр амар л халуун ногоо туушвал. Төвч нь хоол голохгүй өслөө шүү дээ аваач явах. Хоол голохч үндэсгүй сайхан. Амтлаа хоол өслөө. Амттай шимттэй болохоор тий. Биш нэг бас үнсч чаддгүй хүүхд байх та. Манай апл үнслөө гэж дуурахгүй. Өглөө нэг сайдсан бол гүрэж байгаа орой. Нөгөө өглөө мэдхгүй хүн орой нэг сайхан үлдэх хоолоо идчихээ тэгээ. Тэгээ хүний эцэг их чи угаасаа ер нь их тийм шүү. Хүүхдэл затгалаа явуул тий. Өөрийн өс хүмүүс хамааг болцсон байт юм шүү. Хэглгүй байхгүй. Таач ер нь манай подкастын юунд гэж Азийн ресторанс орж ирж үү? Хөөцлүүлж юу? Орлого яг хөө. Гэр бүлэрээ ер нь хаа нэг ордгийн шүү. Энд орно голцоо зайсанд голцоо гэр орох юм болохоор. Гэрээ орно. Тойгны шүлгэн хандаа. За. Зайсанд голцоо. Тэгээ ер нь манай Азийн ресторан маань 4 салбартай. За нэг нь одоо хоёулагийн байж байгаа Encanto Asian ресторан, за мөн зайсанд Будда Asiana, за мөн Централ 3 давхарт Централ Asiana, за мөн Шангрилагийн 3 давхарт Чили гэдэг. За. Энэ 4 ресторан байгаа. Сүлжээ. Тэгээ сайхан рестораныхаа буйнд ямар ч байсан нэг 16
дугаар мөхчүүдтэйгээ нэг хоол идлээ гэж. Эхнэр ажилтаа болохоос тэгэл хоёр хүүтэйгээ дугаараа алгасахгүй үзэн шүү дээ. Манай хоёр чинь тэр орж байна, тэр орж байна үзье гээл. Ер нь хаяхан явж байгаа подкаст нь хэр болж байгаа гэж бодож байна. Гайгүй. Янзын гоё л болж шүү дээ. Анх тэгээд ер нь манай үзэгч чинь бас за бүх сонирхдаг хүмүүс байгаа бас. Ерөнхийдөө нэг улсын баяр наадам цагаан сараар бөхөө үздэг зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд даваач нар шиг за суугдаж морддог, суугдаж хавирдгаар нэгээд сүлээддэг дотор хүн ямар хүн за ямар зовлон бэрхшээлийг туулж иж ямар сайхан баяртай мөчтэй золгосон юм. Энэ бүхнийг одоо мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тийм учраас бүчүүдийнхээ нэг дотоод ертөнцийг харуулсан нэг юм ихлүүлэе гэж зориод явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн үзэгч түнд нь хүрж байгаа бол тэгээд одоо миний гол зорилго шүү дээ гэж. Одоо тэгээ бүхчүүд үдрээс үзэхгүй хүн гэж байхгүй шүү дээ. Сайхан шүү дээ. Бүх юм буян тэгэл. Одоо таны дугаараас хүлээдэг болчиход шүү дээ. Бүхчүүд гэлэх үзэгч. Юу гэдээ ярьсан чи саяхан нэг түүх ярих сая манай даваачрын минь хүү маш сар шиний өсрийн барилдаанд төрүүлээд тий? Оо тий. Өмнөх өдөр нь дүүргийнхаа аваргалдаг лөө. Энэ Чингистэй дүүрэг дээр нээлттэй тэмцээн гэдэг. Багш нь аваа явчих гээд болдгоо. Тэгээ өөрөө авч очиод өглөө 8 цагаас эхэлнэ гээд бөхөөргөн дээр 256 маань 11-ээс байдаг. Очоод бас багш нарын бочгнуулаад нэг гялзуулаад өөрөө байгаа дээр барилдуулаад аваа явчих гэж бардггүй. 8 бүхэнд тойруулна барина гээд. Тэгээ өөрөө бөхөөргөр хоцронгаа алдаад багш нь үлдээчээд явсан. Энэ хоёр давчаалаас авраг төрүүлсэн аваа гэж залгасан. Тэгээ маргааш нь бөхөөргөн дээр цагаан сарын тэр хүүхдийн барилаар үгүй цахимаар өвтгүүлсэн байсан. Тэр барилдын найзаа гээд өөрөө барилдын аваа фэйсбүүк дээр харцсан. Тэг чанга имэйл явсан. Барилж давж унах яах. Эвгүй унцох гад аваа. Тий. Тэгээ нөгөө хүмүүс яаж муу орилж гоод өөрөөгөө нэг яг барилж нэг хэсэг суулгах шүү дээ. Тэгээ чи ингэж яар гिचгээд ерөөс аман дээр гарч ирээд байдаг. Тэгээ тэр өдөр нөгөө өмнөх тэр дүүргийн тэмцээнд орчоод би чи аврагыг танихаа явчих. Тэгсэн чинь би тав давчаад иш орохгүй явсан. Авраг өөдөн таарлаа. Сайн уу залуу хаа нэг зураг авах болчих гэх тэгжээ. Тэгсэн чи тэр цааш дотшоо ороод явчихсан. Алтан цааш яг бүхчүүд гардаг тэр хуцаа солиос сууж байгаа хөө. Тэгээ би тэр зураг авах болцоод та нөгөө подкаст Ашигтай Мантагийн подкастыг хөтлөгч тийм яг надад юм ярьж байхгүй юу? Тэгсэн чи тэр цаанаас алтан цааш арслаа. Чи хэний хүүхдүүгээ тийч ойрлохгүй гэсэн чинь. Та нөгөө 12 дахь 13 дугаарынхан зочин хэн бэ штэ. Яварсан эдний гэр бүлд яварсан манай подкастыг байнгын үзэгч нэг нөхөр байгаа тий. Манай хоёр үуч тэгээ бүхчүүдийг танихгүй бүх гэж барахаар том нь бол бүр ялангуяа. Тэгээ ахын тэгээд хахад дүүн ч гэсэн ялгаагүй дуусдаг юм. Тэгэл орой болохоор ахын зодох шууд гомсгоо дүүн дагаж өмсөөл тэгэл хоёлоо барилдаа хамгийн зүг зодолтоо дуусна. Дэвсгэн тэр хоёр ч тий. Ганцхан дасан зэрэг тий. Тэгсэн хоёр авраг одоо нэг мэдхэд л ер нь л юмны удам гэж байдаг юм. Би чи яг л одоо аавыгаа дагаад наадмын төлөө тэр 5-6 тагсаад зодох шууд өмсөөл явждаг гэсэн. Том бүхнэр лөө очиж 14 20 төгрөгөөр золгоол явждаг гэсэн гэдэг манай анхнаар. Тэгэхээр одоо яг л манай хоёр хүүхэд яг л тэр замаар явчих шүү. Тэгээ одоо өөртөө ихэд урлаад байгаа юм шиг би ямар 20-од хэлт юм шиг. Миний хоёр хөө барил ингээд байгаа юм шиг. Тэгээд тэр чи өөртөө цаанаасаа л болохгүй байх шүү. Одоо бол хоёр аврагч гэртээр нь өөрсдөө барилдаанд тэрнээс суух дугуулсан зэгсд бол явахгүй байгаа юу? Том нэг хэсэг төмөрүүлэг дээр явсан. Тэгээд сургуульд орсонс болчихсон. Ядраад өглөө хичээлд 8-аас яваад 3-4 гэж орой 7-оос яваад 9-оос тараад тохиолдсон төгжсөөр баг 10-11. Тэгээ хүүхд тадаргаад би өөрөө хэл ачих гэдэг. Тэгэхээр ер нь тэгээд даваач бодол ер нь юу гэдэг хүүхдүүдээ сайхан спортоор хичээлүүлэе гэж ер нь боддог гэсэн юм тийм үү? Одоо ямарсан нэг хоёлын гимнастикт нэг хэсэг явуулж байна. Наа чи их зөв шүү. Тэгээ усан байсан энэ тэгээ жоохон бөмбөг. Юм дөрвтэй тий. Сонголт. Манай аавч яг намайг тиймэрхүү маркаар амгийн аврагч наагч 7-8 дугаар хүртэл нь явуулаагүй шүү дээ. Улгаагаар барилдсан. Байж ирэх үү? Тий байж игээд ерөөс яаралтгүй минь хөх. Тэгэл сургууль дээр очивол хүүхдүүдтэй барилдсан уцаа уурна. Тэгэл нөө ээж мөн өөрхий заримдаа бүр тусламжаас зориуд джинс өмд авчиж өгнө. Барилдахтай өмсөр юм хичээлийнхаа уцаа битгий барилдаа. Тий.
Хачиртай бантан подкастын ивэнтгч амтаар урлаж аз жаргалын түгээн Азиана. Хачиртай бантан подкастын ивэнтгч эрүүл мэндэд анхаардаг хүмүүрийн сонголт Yummy Juice. Хачиртай бантан подкастын ивэнтгч эрүүл мэндэд чанарыг Denk Farm, Magnus Direct. Хачиртай бантан подкастын ивэнтгч ирээдүйг технологиор холбоно Mobicom. Виктор ямар ч байсан хоолоо идээд бас хэсэг хугацаанд дүүгийнхээ хоолыг идүүлэхгүй одоо бас үзэгчдэр загнуулна. Тэгээд сая сар шинийн өмнө одоо барилдаанд том хүүн бас сайхан барилдаад сар шинийхээ барилдаанд төрүүллээ. За тэр үеэр бас сурвалжлагчид сэтгүүлчид бас яриа авч байгаа харагдсан тий. Энэ ер нь хүүхдүүд ер нь ингэж яриа өгөх нь ер нь зөв санагдаж байна уу? Буруу санагдаж байна. Дааш энэ дэр хуу хүний байр суурь нь ямар вэ? Яг асуух нь зөвлөлтөө хэтэрхий олон юм асуух юм лээ. Одоо хүнд асуулт тийм миний дүү баяр хөөргийн мундаг байх шүү тий. Аав ээж нь хин гэдгүү сурлагын спортын амжилт хүсье гэж ерөнхийдөө болчмоор байхгүй. Тэгэхгүй одоо пен хэм бэ? Жогоо хөвчүүргээс сандраад тэгээ. Манайд асуухад сандрахаар асуулт тий. Ямар юм хийж ийн яаж барилдгийг гэсэн зорилготой нь баг аврагаслангуудаас асуух юм чинь тэр мө 7-8-тай хүүхдээс мань асуугаад бүр тэндээс улаан юм бол гайчих. Тэр хүүхэд бас том сандрал мэдрэгч. Одоо дараа дахиад ийм хүүрүүд ирвэл баг хайх ч юм байна гэх юм тий. Харин тэгээд өмөр оройн нөрхийн аваа пүү би яахгүй яасан мөн хүс. Би сандраад бужгахаа орхичээ гэж. Хүү үлдээч гэсэн. Батцуураа мөнгөт аваргагаа дэмжин, баачгахаа дэмжин, сандгахаа дэмжин гэсэн. Би бужгахаа баасан жуугаагаа марччээ гэдэг. Тэгээд хүүхч одоо ер нь цагаан цаас тий. Одоо хүмүүсийн ярьж байгаа хэлж байгаа. Яг л нөгөө нэг даваа учрын юун дээр захидаг, хөдөлмөрсөн даа зэрдэг, ингэдэг бүгдийг ярьж илээ шүү дээ тий. Тийм учраас тэгээд одоо яг эрэгтэй хүүхдийг нэг анханаас нь ямарс нэг зөв хүмүүжүүлчих нэг зөв төлөвшөлтөө болох юмсан. Тэрээс 7-8 нас хүүхд өдөр болгоно гэдэг нэг байхгүй шүү дээ. Хаяа нэг миний хүү даруухан байх ёстой шүү. Энэ тамирчин хүн шиг миний хөдөлмөрж ийж лаз ирдэг гэдэг. Тэрийг л нэг ойлгуулах шааяа нэг хэлдэг болохоос миний хүү тэгээ яриараа гэдэг ба шүү. Айгын чихэн дээр яасан шиг гоо. Хүүгэргээд ярьсах гэр бүлийнхаа хүнийг таачаар танилцуулаач. Манай Булган аймгийн Сэлэн сумын харайт. Ганц өхөө ариун заяа гэж үсгүй байна. Тэгэхэд их нэртэйгээ одоо хоёр хүүхдийн хамт дөрүүлээ. Сайхан амьдарч байна. За анх их нэртэйгээ ер нь яаж танилцчихв? Анх их нэртэйгээ одоо найзында бөхөөргөн дээр бас барилдчаал хоол идэвч очиод тэгээд манай найзын дэрцэн байж таарал тэгэл анх хараал. Тэгээ найзаараа дамжаал. Тэгэл танилцсан да. Анх яг одоо хоёлаа харс тулгараад ийм хайрын рамаас үүсгэхэд ерөөд хэр сандарч ив, хэр догдолж ив. Догдол байсан. Бас тухайн үед бас аль болох гайгүй цэвэрхэн хувцас өмсөөл. Гоё дээрээ тавиал. Тий, гоё дээрээ тавиал. Тэгээ анхны уулзалт гэхээс илүү тэгээд аав ээж дээрээ дагуулж очих, хадмаа аав ээж дээр очих чинь чагвас. Гэрлүүн орох тий. Ер нь тэр төрийн баяр надад нэг өндөр даваанд гарч байгаа юм шиг л мэдээж аавнаас тий. Анхч дээр ихнэрээ цагаан сараар золгож очиж авч. Тэгээд тухайн үед аймгийнхаа цагаан сард барилдангаа аавынхаа машиныг очиж аваад. Бас эндээс автобусаар явчихгүй бас нэг машин байж явчих гэж шүү дээ. Тэгээд хөргийн ямарс нэг машинтай бэр гэсэн. Очиж буцаад мөхрөг бас машинтай очих гээд. Тэгээ аймгийнхаа цагаан сар дээр бас барилдаад тэгээ анх нь импро группийнхаа захирал тавихтайгаа таарад. Зөв. Тэгээ энэ компанид орж ирж бас. Тэгэхээр тэгээ танилцаад ихнэрээ авч очингоо машин авах гэж очиж бас далмаар нь бензиний мөнгө өгөх гэж аймгийнхаа цагаан сар төрүүлээд. Тэгээ их тавих тэн дээр бүгд яг тавихаа мэднэ л дээ. Тэгээ очиод мэдлээ сайхан хууч өрөөд. Тэгээ яханд дуу яаж бэлтгэл сургууль таана хийж дэмжиж байгаа байгууллага байна уу гэд. Яг дэмжиж байгаа газар нэг халга Golden Gem компани захирлах маань уур готны нэг 2 жил ирээдтэй өгсөн. Одоогоор юм болгоцдог ахын дөө цагаан сарын дараа ирээд ах дээр уулзаарай гэд. Тэгээ 17 оны цагаан сарын дараанаас л Imperial Gold Mining компанид ороод одоо хүртэл явж байна. Ер нь тэгээд энэ сайхан компани дээрээс явж барилж байгаад бас усын цолтныг нэд багтсан шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Бас олон сайхан газрын нэг төр барилдлаа болтлоо. Imperial Gold Mining компани сүлд спорт хороо 4-р цахилгаан станц нэр дээр бараг 8-9 жил барилдсан. Тэгээ сүүлд 1 жил хэрэтээ автобус нэг дээр барилдлаа. Одоо шүүхэн шүтгэрийн 461 дугаар анги Impro Group-ийн нэр дээр барилдал явж байна. Тэгээд ер нь бол тавих маань цалин мөнгөлтгөө тэгээд одоо унаа тэрэг орон байр бүх л зүйл дээр одоо туслаад явчихна. Энэ жил бас бэлтгэл сурвалж гайгаагаас бүтэн жилийн уур готмын мөнгө төгрөг гээл ах маань өрнөс.
одоо ихнэр хөөхт хамаатан садан тий аав ээжтэй зарцуулах юмнасаа л сэтгэлээрээ л надад зориулж яваа. Ахтаа бас гэр бүлд нь маш их баярлж явдаг. Тэгээ бас нэг цаашдаа бас нэг төрийн нааданд яаж нэг авсан цолоо батлаад нэг ахыгаа баярлуулчих юмсан гэж боддгийг. Ер нь тэгээд одоо бүхийн боён л гэдэг чинь л наадах юм байна л да тий. Энэ сайхан бүхий спортоор хичээллээд өдөө зэрэгтэй сайхан явж ин дээрээс нь дан ганц хүн бяртаа чадaltaй байгаад энэ цол хэрэгмийг авчдгүү. Зөндөө олон дэмжлэг тулцсаатай явж иж тэр чинь ингэж бий болд юм аа. Тэгээд тэрний адилхан одоо манай Ачтай бандан подкастын ивент гिचэр анх эхэлжсэн цагаас мань хойш тэмцсэн эрүүл мэндэд анхаардаг хүмүүрийн сонголт Yami Juice за мөн Mobicom групп маань энэ жил 30 жилийнхаа баярын сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тэрний нэг нь болох 3 сарын 22-ны өдөр Монгол бүхий өргөнд Чансан өндөр 128 бүхий барилдаанд манай начин манаас орж барилдах байгаа. Урилга хүлээж авсан сайхан барилдаа болох байх. Тэгэлгүй яах вэ? За мөн эрүүл мэндийн чанартайг нь Magnus Direct. Даваа учраас энэ магниг бас уудаг гэсэн үг. Тий. Энэ магниг одоо сүүлийн 2 жил таслахгүй ууж байна. Аа. Ер нь их сайн. Би бас энийг уудаг. Юу нэг би ч нэг хөлсөөр хөлс их гарна. Чи одоо намайг ажиглал барилдаа бэлтгэх сургуульд нэг хахад нэг бэлтгэл дээр нэг 2.500-аас 3.500 орчим гарчдаг. Тэгээ хамаг тохиор ойролцол юм байна. Тийм. Тэгээд орой чи ер нь барилдааны орой ер нь шүрмс татчих юм яаж юм? Бас гайгүй. Одоо харин жаахан толгой өвдөд гэсэн ачаалтаа нэг 3-4 барилдаа ихэр. Тэгээс өмнө нь тоодгүй байсан. Тэгээ энэ магниг ууснаас одоо сүүлийн 2 жил бас гар бадарх нь гайгуулчаад. Би ч гар бадарчаад идвэсэн. Виш гар бадардаг одоо энэ жоо энийг тэгээд энэ магний омега энэ ууснаас хойш бас гайгүй байгаа юм болов уу. Тэрээс бол хийдэг бэлтгэхдээ хийгээл явж байгаа юм чинь ямар. Одоо бид ч нөө эрдцээ нөхөж чаддгүй юм байна л да. Тийм нэг жоохон юмнаас авах хэрэгтэй юм бол авах хэрэгтэй юм байна. Тэр чи бас 30 гарч иж л мэдчихэж шүү. Анх залуу байж юм. Тэгээд ганц тамирчид шилтгэв. Одоо бид өхөн чинь игэл жирийн ард эргэж гисэн ажил төрлөө хийж явж байхдаа хөсөр зөндөө олон эрдэс бодисоо алдж яадаг. Тэгээ тийм учраас энэ Magnus Direct энэ бүтээгдэхүүнийг ууж хэрэглүүлэх зүгээр юм байлээ. Өөртөө ойрхон барилах бүх химийн сангаас энэ бүтээгдэхүүнийг ууж авч хэрэглээрэй. За начин хүүхэд ахын насанд нэр нь хин гэж хоцолдог вэ? Нэг хочсоод байх чинь байхгүй тий. Тэгээд ганц нэг ахнаар шарга даагмаах гээл дөхөрдөө тэгдэг байсан яадаг. Бүр нэг жоохон байх. Тэгээд начин маань 2013 онд аймгийн начин цол. Ер нь тэгэл тэр аймгийн начин цол хүртэх явц чинь тэгэл заалны барилдаанд бол энэ сэгээгүй гараад тэгэл өнгөрч унаад байж байгаа шүү дээ. Нэг хоёр дээр л ундаг ерөөс нэг 13 онд аймагтай аймгийн начин. 11 он сумын зам болвол тэгээд тэр аймгийн цол авах гэж боддог гэсэн. Тэгээ 11 онд чинь сумынхаа анжлыг төрүүлээд манай аймгийн бол одоо 500 гаруй барилдаад 3 даваа 4 дээр бүрэн баатрах тунжилээ. 12 онд бас сезонл цол авчин 100% тэлтэл өтс 3 дээр жаргалын мөнгөрднгээд бас тухайд манай найз сумын занд шүгүрдэг найзтайгаа 3 дээр тунаад 4 дээр нөгөө нэг байрныхаа шинахтайгаа нуураад тэгээ барьц сонгуулаад унаад аймгийн цолог оцорч илээд. Тэгээ 13 оныхаа наадмаар Монгол улсын зэн давь ишхаараа 5 давж начин болоод 6-гийн даванд бас жаг хариуцлахгүй байлж унсан тухай тэгээд яг хансан мансан ч байхгүй тэгээд бас нэг загт нэг жаахан анхаарал муутай байж байгаа тавируулаад. Гэтэ яг засвал масвал төлөв сүрээгүй яг тухайн үед л миний л бодол яг голлох жоох шиг байна гэж бодоол. Тэгээ энэ манай өсвөлдөө амьдрэх инкотахта хариулаад унжсан. Бас сайн барилддаг шүү тий. Тэгээд аймгийн цолтны болц тангаа та бол аавынхаа цолыг авцсан гэд бөөн баяр үздэй. Оо тэгэлгүй яах вэ тэгэл аймгийн начин болвол тэгээд бас аймаг зэрэгт нэг ганц 2 давдаг болсон байсан шүү дээ тий. Хаяа нэг аз таарууд 3 мөрөө нэг удаа 4 давсан. Тэгээд аслан борцох зорилго тавиад 13 оноос ч шулуутсан. Тэгээ 14 онд заан болвол 15 онд аслан болсон шүү дээ. 22-т. Тэр нэг харцах гэсэн нэг юу юу? Тий, тэр чин дуулаад наадмах. 14 онд манайх нэг 500 гаруй барилдаа. Тэр юм байна тий. Тэгээ хүлэн зөвшөөрөхөө байгаад. Тэгээ би чинь аймгийн харцгаар бүх өргөнд 2 гараад 2 нухуулаад. Нөгөө өвлжин аварч барилдахгүй байгаа манайх нөгөө барилдахгүйгээд цолоо авч иж барилдаа. Тий барилдаарэ гэж тий. Тэгээ нэг хурцгаагаад Батбушаах маань хурцаслан хоёгах хоёрч хурцаслан болцсон байж байгаа хоёлоо үзүүрийн жимхтэй аслан болоод би чинь заан начинтай харцаг болоод тэгээ харцгаар нь 2 барилж 2 усуулаад тэгээ аймагтай яг заанаараа барилж байгаа давуу тал нь улсын цол хүртнэ гэдэг бодол ер нь хизээнээс төрж өгсөн. Улсын цол яг
14 онд зам болоод за би бол аслан болох юм байна. Тэгээ ерөөхдөө яг 16,000 горон дөрвөл зорьсон. Дэрэгч аслан болъё. 16,000 горон дөрвөл усан цол авъя гэл. Найзууд ах нартаа шилдэг ус тэгэл дэрэгч аслан болоод 16-нд усан цол авъя гэл. Тэгэл ер нь бол дайрсан л та. Итгэлийг бол үндэ хийсэн. Тэгээд 16-ныхоо баяр наадан дээр за одоогийн Монгол улсын харцаг Пүрүүгард үе тэнгийн сайхан байлж байсан залуутайгаа тунж барилдаад. Тий нөгөө сүлдээ нугардагчтай бид чи. Та ч бантаа нугарлуу. Тэгсэн. Тэгж даваад 4 даванд баасан дор заанд хөвдөг шороодсон тий. Тэр баярлалтанд бас бүгд хоёр чир нөгөө аваатал барилдаад гэсэн юм билээ тий. Тий бид хоёр ч нөгөө сумын зам бахаас ахуулаад ер нь бол хулцсан шүү дээ. Тэгээд уус надмаар таарс ойлоо цагаан сараар 3 дээр тунсан. Тэгэл яг л нөгөө аваатал. Тэгэхээр барилт яг л хоёр талаас нэг нь зүүн сугт нэг нь баруун сугт нь хайл барьцсан авсан л манай зүүн сугт нэгнийхээ баруун зүүн сугт мордоо гатчих юм биш. Би бол яг нэг тэгсэг аачна. Манай дэс намайг хаяхаар алан гаална. Дотор талаас суулаад халбагдаад дээрээс. Албаар яг унахаар ирүүл наача өсөрж ш мэдээж манай тэр. Тий. Тэгээд 17 оныхоо баяр нааданд бас би даваа шир тухайд би ч бас 4 даваад өвдөг шороож жилээ тэр жилийн баяр нааданд. Тэгээд тэр жил бас зөндөө өөрийгөө дайчилж бас том зориг бодож ирсэн болов уу. Тухайд 2-ын даванд манай тухайд Эрдэнэхүү хүчин амар арслан байлаа шүү дээ. Тий. Ер нь л улс аймагт доотл нь 8 дүлдэг 16 тэгэл дээшээ шүүн үзүрлүү шахаад барилддаг байсан. Эрдэнэхүү начиг хурцарсан цолтой байхад нь 2-ын даванд хаяад та 3 дээр багшгаа 4 дээр оюун бол дарсанд ончаад бас нилээн бас ууралцсан манай хүний нэг өөлцсөн зураг байдаг шүү дээ тий. Тэр жил чи бас бэлтгэл сургууль дөрвөхөө сайн байсан. Өмнө жил нь 3 давтсан бас. Яг сансандаа үрт барилж чадаагүй. Ер нь л улсын цол авна гээл орой унтахтаа боддог, өглөө бэлтгэлтэй гарахтаа боддог тийм л байсан. Тэгээ Эрдэнэ хотхоор барилдаж чанга болсон шүү дээ. Баг цаг гар утсан. Тэгээ эхлээ Эрдэнэх сонгоод тэгээ би тогтоо сонгож хайсан шүү дээ. Сонгоод би ч бас задраад тэгээ яванд нөгөө шуудлагтайгаа үлдэндээ нэг мушгич хайсан байхгүй. Тэгээ 3 дээр илүү өгч маань гаргаж өгөөд 4 дээр оботойгоо үзлээ. Тэгэл яг хөө тэгэл ер нь бол обод төрөхгүй л бидний үнэхээр тасарсан амар байсан тий. Би ч обогийнхоо буйнд 2 улсын авраг төрүүлсэн шүү дээ. Цааш ороогүй. Тий, чөлөөтөр ирээгүй, үнслээ өгөхөр ирээгүй харцаг болцсон. Ааха. Тэгээ наастайгаа үдсэн. Тэр жинээс том зориг үрдэлж ирсэн юм тий. Тэгээд үдсэн барилдаач нэлээж тэмцэлтэй болсон. Ер нь золгоод базуулчих гал амш тэгээд нэг ам 50-аад гардаг. Тэгээ сонгоо боллоо, обогийн талаар сонголоо. Тэг яг тэр сонгоо яг тэр жил яг ерөнхийдөө л обото юм уу аслангуудтаа таарна гэж бодож байсан л та. Тэгээ хавар сүүж дээр пүрвсахах нэг обог нэг хөмрөөд хайсан бичлэгээ ууз та харсан уу? Яг л тэр толгойд орж авчихсан. Мордол зүтгэд ороод ихтэл хөмрөйгээл. Тэгээд утгаарч хөмрөөл хутгалцаад ирлүү бочгоналдаад явцсан тэгэл. Тэгээ шийдвэр жаахан тийм болоо. Тэр нааданд дуус. Тэгэл шарван шартаа гэж нэг уйлж авах нэг уйлжсэн байгаа чи. Би байрных мөнгө авах хол уйлцсан зогсож байсан. Тэгээд ер нь ялагдлынхаа дараа ер нь хэр стресстэй байгаа ч. Гайгүй. Гэтэ яг наадам дээр бол бас жаахан шар хүрдэг юм. Одоо зөндөө олон том улсын том цол бодож очичвол улсын баяр наадам дээр дэвжин дээр өнгөрч унчаал гэртээ харих тэр мэдрэмж бол бас хэцүү. Яг тэгэл тэр чинь нөгөө аа манерээ суудсан. Тэгэл аав ээж дэмждэг хүмүүс сайн ажилладаг бүх хүмүүс байна. Ганцхан би тэр улсын цол зориог тэр хүмүүс бүгд л болчоос өөрхий гэл хэрч бас. Тэгээ би ч бас яг бас үеийнхнийг бас гайгүй эрт авж байгаа шүү дээ 25 та. Гэтэ өөрийнхөө хувьд бол нэг жаах эрт авчих гал нэг 22 3 та тэгээд асан бусныгаа дараах нь л зүтгэсэн л дээ. Тэгээд оподоо нөхөлж аваад тэгээд дарааш нэг болсон шүү дээ. Тэгсэн тий. Тэгээд ахтагаа бас сайхан ах нартайгаа бас нэгэн жилийн онжууд болж байлаа шүү дээ. Мөнгө ахтагаа, золбоо ахтагаа, бизнес, гамар жаргалах гээл дарахаах, бям бочрах. Ер нь тэгээд бүх болох гээд ингээд хичээлж байгаа. За нөгөө сумын зам багч нөгөө анхнаар чи амьдралаа бод гэдээсэн. За ямар ч байсан нэг аймгийн цолтон болоод авлаа. Тэгээд ингээд явж илаа аймгийн арслан болчлоо. За улсын баяр наадамч би одоо 2 жил дараалал 4-ийн даванд унчлаа. Би ерөөхдөө улсын цол авах юм уу гэсэн бодол ер нь өр төрж юу ер нь. Ах юу аван л гэж боддогсэн. Ер нь тэгээд яг ерөөхдөө бас өөрөө улс аймагт гайгүй барилдаад аймаг зэрэг төрүүлсэн. Тэгээд ер нь 3 даванд голцоо тундаг. 4 дээр ганц ах нарыг хайдаг юмд харах юм бол тэгээд харч бас ер нь бол улсын цол аван л гэж боддогсэн. Тэгээд зориг орчихсон. Ямар юу ч чадахгүй нэгч давахгүй байгаа нөхөр улсын цол болоод байгаа шүү тий. Ер нь болж ивэл шүгрүү шахаад байсан тий. Тэгээд начин болсон жилийн баяр наадам за тэр жил чинь дав очир маань бас сайхан барилдаад за 4-ийн даванд
2хан жилийн өмнө улсын байрны наадамдаа үзүүлээд идэрхэн байсан Прудог Арсланг даваад 5-ын даваад Батмөх цаанаар тавж начин болж. Ер нь сайн барилдах наадмууд ер нь мэдрэгдэх үү өөрт? Одоо ингэ бодохоор яг хөө тэгээд заримдаа бол яг заал тамхины барилдаанд бол их гоё хөнгөн юм санагддаг л да. Дээшээ барилдах барилдаанууд доо. Улсын наадамд бол тэгэл хэцүү шүү дээ. Нэрвдэхгүй байх гэж байхгүй ер нь тэгэл ер нь төгсвөртэй л байгаа шүү дээ. Юу те? Яаж хийж байгаа л болчих юмсан яаж болох уу гэж бодгоо. Ааха. Хүнээ яаж ургахаа бодохгүй байгаа шүү дээ, тий. Тэгээд улсын байрны наадмын 2 шүнчин бас зөвүүн шүү дээ. Ер нь олон сайхан аавын хүүхдүүдийг бол нойргүй хоноолдог 2 өдөр тий. Тэр өдрүүдэд начи ер нь хэр унтаж амарч байна. Яг унтах нь унтна. Гэтэ бас нэлээд хөрвөө шүү. Манай хэлээс дооглоод байна шүү. Үлээгээд идэг гээд хойноос. Амьсгалаад байгаа. Тэгээ нэг 12 1 мэг гээл унтдаг юм шүү. Нэг унтчих юмс ирэхгүй. Тэгээд өглөө заахан шүлээ идэж байгаа л гарна. Унтах гэж жоохон. Тий. Нэг 10 гэж орондоо ороод нэг 2 3 цаг дэлгэж явах шиг байгаа. Тэгэл хинтээ таарах бол яах вэ гэдэг л ерөөсө бодоол бодохгүй байх үнсч байхгүй тий. Тэгэл ер нь толгоонд юм ургуулаад. Монгол наадам гэдэг бол одоо Монгол хүмүүсийн том дархлаа. Монгол наадмын өглөө бүгч биш байсан. Монголын ард хүмүүс сайхан чиндэл уцаа өмсөд сайхан баярлаа явдаг тий. Тэр утгаараа тэр сайхан төмөн олныг цэнгүүлэх гээд бүгшүүд бид бол баярлах мантал явж байгаа шүү дээ ер нь тий. Тэгээд улсын байрны наадам чинь тэгэл ер нь халгамаар оноолтууд их болно. Амар ам авцгаан тий. За тэр 5-ын давааны баруун зүүн талын 32 засвуулуудыг ханаруулаад тэр 5-ын даваад ингээд гарч ийн гэдэг чинь өөрөө асар том төсвөр төвчээр одоо сэтгэл зүйн бол хувьд бол зөндөө олон юмыг даван туулж тэнд гарч байгаа. Тэрийг одоо манай үзэгчид бас хараахан зүгээр ингээд нэг дэвч чаваал ингээд гарч тийм байдаг гэж ойлгоддог. Тэр мэдрэмжээс даваа очроо хуваалцвал улсын цол авч яхад ямар мэдрэмж төрж ирсэн хамгийн түрүүнд хинд очиж үнсүүлмээр санагдаж ирсэн. Тэр мэдрэмжийг мэд хуваалцвал за төрийн наадмын 5-ын даваанд боснууд л үнэхээр том хувь тавил хамгийн түрүү тий. Өвд дээдсэм нь буян заяа. Тэгэл ер нь тэр давааг давчаал хамгийн түрүүнд аавдаа л очиж үнсүүлэхийг аав манай гэрээ суудсан байсан. Өмнө жил нь уйлаад очиж явах төрхий бараасны юм суужсан. Одоо нэг баярлуулчих юмсан гэж 5-ын даваанд гарч байгаа шүү дээ. Тэгээ сайхан 5 даваад тугаад хойрж явахад их олон юм бодогддаг юм лээ. Ямарсан бас энэ төлөө хичээсэн шүү чи чадлаа тий. Сайхан аав ээж, сайхан өвд дээдсийнхаа буян заяагаар Монгол улсын начин золтой бүх болоо тий. Тэрийнхөө 9 үлд суугаан тавгийг ингээд тойрох завшаан тохиож явахд бас өөрөөрөө бахархмаар омгшмоор тий. Ингээд орилмоор тэр тугаад тойрцсон явж байгаа ч бас юм болж байгаа шүү. Тэгээ үнэхээр сайхан. Одоо тэгээ бас тэр мэдрэмжийг ард түмэн гэлтгүй бас өөрөө дахиад нэг авчих юмсан гэдээ бас нэлээд чанга зориг тавиад бэлэг сургуультайг явж байна. Бас цаг хугацаа 8 жил өнгөрсөн байна. Тийм байна тий. Начин залуу начны дааг хөтлөө одоо бол ална гэж явж байхад 8 жил зүгээр алж чадахгүй өнгөрдөө. Одоо дааг маань надруу болцсон явж байгаа гэж. Тийм тэгээд яг адилхан одоо даваа очир гэдэг хүн одоо зургатаа гарахтаа энэ нэг хүн усын цол хүртээд байгаа юм шиг харагдаад байдаг бол энэ хүний ард гэр бүл тий энэ хүний төлөө зохилж байгаа эцэг их за зөндөө олон хамаадан садан пүүс компани цуг явж идэг. Энэ хүмүүс энэ цол авснараа даваа очир цол авснараа энэ хүмүүс сайхан наадлаа гэж ингэж утгын цол ярьцаадаг тий сэтгэлийн цэнгэл их юм уу тий. Одоо уул ус маань баярлаж нутгийн ард иргэдмаа сайхан баясаж сайхан нутгийнхаа 100 олонтой наадмаа хийж нэгэн өдрийг одоо өөрийнхөө төрөг урлынхантаа тий ургийнхантайгаа сайхан баярлна гэдэг чинь бас усна Монгол өгөөр хичээлсний төрийн цол авсны тий сайхан авшиг буюу юм болов уу гэж би бас боддгийн. Тэр өдөр бас 8 сарын 8-нд бас их ус умандаа начин цолныхоо наадам гихт үнэхээр сайхан байсан. Хүн болгон баярлсан, инээсэн ир эмгүү тий хүүхэд багч бол хөгшдгөө ирж үнссэн, бүгд сайхан сургаалаа хайрлсан. Бас их гоё миний амьдралын хамгийн том аз жаргалтай өдөр гэх юм уу тий. Ер нь тэгэл нэг дараа жилийн баяр наадам хүртэл ер нь дараа жилийн наадамтай солонготол ер нь шин цол авсан хүн ер нь агаараар явдсан шүү дээ. Сайхан байсан. Ер нь тэгэл шинэ жил болно хамаг шагналын авчин цагаасаар хамаг шагналын авна тий. Тэгэж явж байгаа нэг дараа жилийн баяр наадамд өнгөрч өнөл за би чи ер нь бэлтгэлээ сайн хийхгүй болохгүй юм байна гэсэн юм толгой суудсан шүү дээ. Би бол яг тэгж хэлжсэн байхгүй юу? Би ч тэгээд начин болоод одоо яг тухайн үед за энэ амар алаан донд болчлоо гэл ер нь хандсан байхгүй. Өөрөө нөгөө мөрөөжсэн юмдаа эрт хүрчхээр за би одоо би сул тавьдаг тий. Хилээ зөвлөөд өхөн байхгүй. Тэгээ өөрөө бас яхан яг нэг нэг үгэлэхт яг цахилгаат муутай явсан бэл. Яг бэлтгэлээ хийх нь хийдэг.
зориг байхгүй. Тэгээ жаахан хинэггүй дүү. Таслуул асчтай тий. Тэгээ одоо ч нөгөө намайг начин болж явахт маань аймгийн начаа харцаг байсан найзууд үеийнхэн онжууд маань ингээ харцгацсан. Батлаад харж бас жаахан болцсон тий. Нэг цагаахан шар байна шүү дээ бас. Би ч бол эднэрээс илүү байсан шүү дээ гэд бодохоор бас нэг ядаж нэг цолоо баталчихсан. Боломж гараад нэг ахиулчих юмсан. Өөрийгөө нэлээд жаахан чамбаад бэлдээл өвчин. Одоо хаа байсан хүн одоо саяхан ч л одоо манай уржсан жил Дархаар Батсуур маань 37 наснда Төрийн баярын наадандаа төрүүллээ тий шүү дээ. Одоо ч гэсэн жил болгон л манай бүрний авар Батсуур аварга шүгэн дөрөвтөл зогсож штэ. Тийм учраас хүн бэлтгэл сургуультаа игээд би яаж сайхан тохируулж бэлдэж чадвал амжилт бол ирж болно асуулт тоол гэж би бодоод байгаа штэ. Тэгэлгүй яг. Ер нь бол яг хамгийн гол нь бэлтгэлээ зөв хийх нь их хийх нь чухал шүү. Зөв хийх нь тэгээд бол тэр тамирчууны ямар ч спортын сахилга бат шүү дээ тий. Тэгээ одоо сүүлийн 2 жил бол бас өөрийгөө бас аль болох сахилгаттай байлгах гад бэлтгэлийн төлөвлөгөө бас өөртөө бас нэг гаргаад нэг учир зүггүй нүдэд ах нь юу юм те 7 хоногт нэг өдөр өчний бэлтгэлээ давтдаг бол нэг өдөр нэг дайраад нэг өдөр хөнгөн ч юм уу. Тэгэхгүй өмнө ингээ урсгалаараа ерөөсөө нэг ороод хийгээл гардаг хүн аргал хийгээд зориг байхгүй. Тэгээ ер нь бол бас ингээд дүүнэртээ захиж хэлэхэд бол бас хамгийн гол юм сахилга баттай байх хэрэгтэй шүү. Залуунаас гэж бол олдохгүй. Гэтэ одоо бол бас болоогүй байна. Өөрийгөө буруутгасан хугацаагаа бас ингээд нөхөд сайхан 3-5 жил сайхан барилдах хугацаа байна. Яг ингээд гоё форма аваад бол одоо манай Батсуур аварга, Бүрэн төгс аварга гэдэг сайхан 40 төгч байгаа шиг сайхан барилдаж шүү дээ. Тэгээ би одоо ачин болоод 8 жил болцсон байна. 25-та дааг хөтлөл явж ирсэн. Одоо 33 гэдэг чи бас залуу байсан тийм бас. Одоо яг нэг өөрийгөө ингээ харахаар яг сайхан нэг өөрийгөө ойлгоод барилдаанаа мэдрээд бас нэг эд насн дээр ирсэн байгаа юм болов уу гэж боддог. Энэ жилийн ингээ барилдааны хөвчс бас боломжийн байгаад болохоор яг нэг өөрийгөө олох нас маань тий алдсан хугацаагаа нөхөх боломж гарч ирж байгаа юм болов уу. Тийм болохоор одоо бас бөхөр хичээлж байгаа дүүнер маань багш нар ах нарынхаа үгэнд маш сайн орж маш сайн бэлтгэлтэй зохион байгуулалттай сахилга баттай байгаараа л хэцэг. За баярлалаа. Начаа бүхийнхөө карьерийн түүхэнд хийсэн юм хамгийн хүнд барилдааныг ямар барилдаан гэж тооцдог вэ? За одоо баг 17 оны ободгоо хийсэн барилдаан юм болов. Тохойд бас дуустал үзсэн. Тий обо маань төрийн нааданд төрүүлнэ гэж байгаа. Би чинь тэгэл яг ер нь бол сэтгэл зүй бүх юмар л ялгдсан шүү дээ. Яг үеийнхээ онживт тасарсан. Угсаа обод манай үед хүрхэн байхгүй шүү дээ. Тэгэл яг тийм улсын нааданд ямар айлттай нь биш. Ямар нэгэн боломж л хайж байгаа юм. Ямар нэг боломж л хайж байгаа юм чинь. Михийгээд харихт хэцүү юм чинь явуулж байгаа л нэг дараад нэг хүн халтраад уншдаг шүү гэдэг шиг нэг аз хайж гарч байгаа юм шин. Тэгэл ямарсан тэгэл шалгаатал үтсэн. Тэгээ сонгоон түрэл тэгэл найзтай унсан. Тэр барилдаан. Тий тэр барилдаан байна. Тэгээ алтан цоочтойгоо хийсэн барилдаан байж бас улсын наадмаар утгач бас нэг цаг шалгаатал үтсэн шин. Нэг сумын 2 хүнтэй ер нь 2 хүнд барилдаан хийсэн шүү дээ тий. Утгач нь хайлтгүй давалцдаггүй нөгөө балаа шийдвэрээр нэг шийдэгдээд. Тэгээ бас найзгаа усан цол авчаасаа гэсэн тэгээ тэр жил 4 дээр унаад. Одоо тэгээ ямар ч цолонд хүрэхэд бэлэн болчлоо дөө. Одоо тэгээ бэлтгэж. Цаг хугацааны л асуудал болчихлоо. Тэнийг сайхан өдөр. Даваач начны хувьд дуу хооронд ер нь хэрвлээ. Таарууд шүү дээ. Найз нөхдөдтэйгээр нь чөлөөт цагаараа ер нь юу хийж байна? Биларда тоглож байна уу? Биларч нэг тоглохгүй яа. Хаяа нэг тэр чинь нөгөө өсвөрт байхад тий 7 шарга боцоо хэсэг үздэг лээс. Тэгээ сүүл бэлтгэл сургалт хийгээд ирж юу билард дээр хүлээ явж байгаа. Гэтэ яг нэг сардаа нэг ганц нэг юм уу 2-3 сардаа нэг найзтай нэг билард. Хуучны нөгөө зохионууд бол байгаа үстэй. Байлаа. Одоо үеийн залууд нөгөө зээч нээсингээ залууч нь e-спорт одоо PC тоглолдог шүү дээ. Даваач ер нь PC-ээр тоглож байгаа хөөх тэгэл PC билард шүү дээ. PC бол амар уу? Оо би хаяа нөгөө билард тоглоно. Нөгөө анхнараас мөнгө хожиж штэ. Тэгээ мөнгө хожих юм бол нөгөө бандра билард бизнес даана. Октодтой бас нэг чоколад авч байгаа. Бараг тэр билардаар чи ер нь амьдэрчдэг байсан юм шүү дээ. Ер нь билард нэр хончдог шүү дээ. Ээж хоёр тоглолоо. Тэдэд очиж даалгавар хэлээ. Тэр найзын дохонлоо гэл. Билардаар тэгээд PC дээр хон контр тоглолт хойчдаг. Чи нөгөө билард дээр байгаад байгаа бас алдаа тавил тэр чинь байгаад байхгүй л дээ. Юм олоод байгаа учраас байгаад байна. Тэр нь олоод байна. Тэгээ манай сумагч ер нь их тоглолт өгсөн. 2-3 газар. Зөв. Тэгээ маргааш нэг жоохон төв зам дагуу ер нь жоохон тийм хөгжилтөө юм уу? Хүмүүс
хөгжил сайтай тэгэл бильярд PC ер нь тоглохгүй байхгүй. Том сум тий? Тий том. Ер нь том сум шүү дээ. Тэгвэл одоо бол нэг бильярд бол гэхдээ ганц нэг охоо төвлөө болон ер нь байгаа юм тий. Хаяа нааш дондоо байна. Хоороо ер нь алхаад тахч ер нь байнгын одоогор бол ер нь байнгын кардио хийж байгаа юм шиг ер нь. Тэр талч байл тий. Барилдаанд таардгүй бүх ер нь даваач хэм байдгүй. Барилдаанд таардгүй гэхээр одоо жагаатай олон шүү дээ. Жаргал хоёр зам. Яг өндөр үчиг өндөр хүмүүс гэхээр бас өөр өндөр жагаа чинь хурцсан байсан. Тэгээ жагааг бол нөгөө над хөлн мэдрэмжт болох хэцүү. Биш нөгөө утгаа хөмрөө мордо хавиргаа бүх юма хийгээл тэгэл яалчгүй золгуулаад татуулаад юм. Жагаал их үгүйс. Ер нь тэгэл манай бэртгэхээс өмнө бол бас класс хөстэй тал бүрийн барилдаантай. Тий. Юу юугүй хүнд гарын үзүүрээр явчихгүй. Тэгээ өөрөө гар сайтай, хөл сайтай тэр юм чи тэгэл том штий бас. Тий. Тэгэл улсын наадамд яг л 5 бохоос жагаа маань авсан. 6-гийн даван тий. Би ч бас яг л тантай тунчих юм болов ухааны бодсон учраас хаа. Тэгсэн чинь тэгээ жагаа аваад тэгэл үндэ боломж олгоогүй. Яг ингэ зогсож өдрсөн. Тэгээ би чинь цохоол мэдэл бүх юмар хэсэг үтсэн дээ хоёр ч. Юу шатахгүй. Тэгэл багш гэж агуу гэж тажууд нөсгөрөд барцгах гэж. Та шатаж болохгүй шүү гэж хэлжсэн. Яг л тэгсэн баг. Тэгээд би чинь баг хацгаас устдаг хийж байгаа ш. Цохоол үдэл ерөөсөө шатаагаал нэг 200-ын яаж иж байгаа онгойлгочихгүй. Тэгэл ямар ч боломжгүй байв. Нэг уурлаад он шилдэж байгаа ингээ хоорондоо нь бас боломж гардаг байхгүй. Яг ингээл би жинхэнэ 2 шугам дээр нь үдээд байхгүй. Ганц нэг ирэхээр шилүү зүрхний болоод манай үуч нь яаж нэж гэх юм байхгүй юусэн. Чив чимээгөө. Одоо хүүхдүүд бас бүгдээд бөхөр барилдаад эхэллээ. Хоёр авраг ер нь гэрт очихоор жоохон таарахын барилдчихаар ер нь загиж маг ингэж барилдахгүй ясыг гэсэн. Загиж магиж нь одоо ер нь яаж вэ? Том нь гаагүй. Баг нь жаахан томор шүү. Молдчихгүй ясаа тэгээ. Молдогоо ичихгүй гэсэн. Хил бас мордогсаа хэлж чадахгүй. Жаахан мó. Том нь болохоор нэг юм ойлгодог болсон. Том нь гаагүй. Аав тэгж жагаад уншлаа, гэж жагаад уншлаа гэдэг. Нөгөөх нь бол ер нь тэгчихгүй ясаа, ингэчихгүй ясаа гэдэг бас. Тэр сая нэг циркэд бас нэг арай нэг өөр форматаар нэг суглаагаар барилдаан зохион байгуулагдлаа шүү дээ. Тэр барилдаанд тийм Монгол суглаа биш яг тэрнгээр л анх энэ жил нээлттэй хэлсэн шүү дээ. Тий. Зааланд ерөөс гарахгүй жоо. Тэр барилдаанд бас яг тэр саяны төрүүлээд өгдөг нөхөр чинь дагаад ирсэн тий. Манай аав ингэн тэгэн тэр тухайн үед чинь даавч ч бас хүмүүсийг давлаа. Тэгээд би нөгөө төмөнтэй зэрэгцээ сууж ирсэн. Төмөн манай энэ Хурцааслан Мөнхбаатар дээр найзууд энэ чинь нөгөө балиа шиглээд төмөн балиа шиглээд байгаа байхгүй Мөнхбаатарыг. Тэгсэн чинь юу даваа шиг хүн мэдээж аавыгаа яаж тий. Тэр шиг бүр хайж одоо хооронд хэрэлдээд байсан. Тэгээ тэр үед тэр чинь нөгөө аав явъя гэд болтгоо. Аав Батмагнааслаас зураг авах гэдэг. Гол нөрөөсөө Магнааслаа шинэ арслаа зураг авах. Аавын барилдгал онцсон шүү. Аав нөгөө хөргөрөө ерөөсөө яваагүй байсан. Тэгээд тэнд нөгөө Магнаа барилд нэгцсэн шинэ арслантай барилд нэгээд. Манай үуч нь Магнаа орхоо одоо Бямбатхан. Манай баг бол Бямбатхны улаан бэ. Тэгээд дагуулж очиод. Тэгээд дагуулж очиод селфидэд одоо Аслангийн зургийг байсагаар харуулаад хүмүүст би авахсан шүү дээ. Одоо манай начин маань бас одоо би бэлтгэл сургуулиас цуг ерөөсөө зөндөө энд хамтдаа хийж явж илаа. Сүүлд спорт цороо ингээл өсвийн өвчин дээрс би хасан. Даваач ерөөсөө ингээ би хувцаа ингээ солиод баг ингээ өмсөө дуусчихэд үүдэр орж ирж идэг байхгүй юу? Тэгээ намайг гутлаа боож хоорондоо алидийн хувцас өмсөж зогсон. Тэр хувцсыг яаж гэж хурдан сольж сурах. Тэр бол яг энэ бас багшаас сурсан юм. Мөнхбаатар авсан гал. Энэ нь бол заал руу орсон бол маш хурдан хувцас өмс. Болсон бол маш хурдан заалнаас гар. Чи хийх ёстой юм хийсэн бол тэнд яриадах шаардлага байхгүй. Гэтэ харж амар. Ер нь л яг тэр юугаар л анх 16 нас төгтгийг сураал. Одоо бүх өргөнд ч гэсэн ер нь тэгж шүү дээ. Тэгээ ер нь хоцроод ирэх шиг болж идэнаа ч алидээ гараад ирсэн. Надаас руу гараад ирсэн байж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол багшдаг төс. Яг зааланд хийх ёстой юм. Хүн амтнд яриад удаал сунжраадах шаардлага байхгүй. Тэгэхээр бас ишэл тими юмд цаг өрөхгүй байл да тий. Манай Пүрүсэ хагч бас ер нь тиймэрхүү шүү дээ. Би ч яг 18-аар начин болдог жилдээ сайхан хахыг дагаж бас нэг жил бочлоо бахтагаа алтан гэрэл гавьт тогч тэр өчнөө хэлээд өгсөн байхгүй. Тэгээ бас нөгөө бочлоо бах аг багш хоёр яаж байгаа манай сайхан хагч намайг шахна. Дасгал болны дундуур гиз затлыг юм. Манай сайхан хагч бол бэлтгэлдээ амар төвлөрөн шүү дээ. Мань бичэнд утас муцаа ухаал юм ярина шүү дээ. Юус тийм ярихгүй. Яг л хүн амтнд нөгөө амар хүнд ингээ даацах хочохт юм ярих бол амар уурал. Тэгээ ер нь зүвч бил. Хийх ёстой юм хийгээл тий.
Манай бослогч юм шүү дээ. Ер нь утас муцаар ойлгохгүй юм ярихгүй. Хөдөө ингээд наадам явна машин руу орж ирээ суулаад л утсаа онгоц дээр нь тавиал уушна шүү дээ. Манай машин тийм пресс эргүүлээл нэг бол Candy Crush тоглоо солиор. Өөрийгөө тэгж гоё амраад юм шүү. Зүрхтэй дэргүү гэртээ дэрж байнга мадж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэгээд бас дэлгэцийн хэрэглээ их болчих. Одоо хүүхдүүд тий. Би ч бас сайхнахыгаа дагаж жил бас нэлээ бэлтгэлийн ачаал авсан шүү. Тэгээ начин болол зүхтас болохсон. Тэр л бороо байж тий. Ер нь бас амар шүү. Тэгэл ороод юу 100 140 180 200 280 тэгэл явчих. 20 40 юм байл. Даваач ч бас хүчний үзүүлэлт бас мундаг шүү дээ. Одоо бид тэр ч бас уран ган дээр хамтаа бэлтгэл сургалт хийгээд цаг магаан заримдаа таарахулсан. Заримдаа ингээ харж байгаа зүгээр 200 зүгээр сэвжээд нь шүү дээ. Хүчний үзүүлэлтүүд ер нь тэр байна. Яг уу биш тэгэл ер нь голцоо суулч шахалтаал дагнцдаг ш. Тэгэл нөгөө үндсэн барилдаа маань сугдаа болохоор хоёр толгойтыг энэ төрөлтүүдээр байна. Дөхүүлсэн тасгал тий. Суулт хамаад хэд сууж вэ? 300 энэ сууна. Шагалт нэг 100 200 наас шахачлсан. Бас баяртай шүү тий. Таталт ер нь баг хийдэггүй шүү. Тийм үү. Тий. Би чи штанг бас жоох хойно хийсэн шүү. 15 таслан болдог жилдээ бачлогыгаа дагаж илэг багш төр очиод. Тэгээ багш шийлгэжсэн чи бол нуруу татаад хэрэггүй маань гэл. Тэгэл тэр цагаас хойш баг хийгээгүй. Тэгээ Агийн багш төр л нэг очиж яах хийсэн. Даваа очир начин за хөрлөө. Хөвсгтийн хөөрхөн хөрлөө гээд одоо манай даваа очрын дүүнэрийн нэг. Тий манай сумын хөөрхөн дүү маань. За хөрлөө дүүгийнхаа бид нэг өдөр орох юм бол ер нь юу хийхийг бодож байна ер нь. Хөрлөө дүүгийнхаа нэг өдөр орох юм бол одоо нэг хүн авд намайг караашлах байлгүй дээ. Зүгээр сууж ахт караашлах байлгүй дээ. Ер нь тэгээд явж байхад хаагуурж явсан угаас караашлтаа гэж. Тэгээ бүхэн өргөн дээр зүгээр барилдах гээд очихтлоо хүмүүс ирэх байлгүй дээ. Тэгээ бас дүү маань энэ жил ерөөсөө наадмын дараа хагалгаанд орсон. Одоо хөлнийхний мөртөл сайхан болж байна. Улсын наадмын сайхан 4 давлаа, өнгөрсөн жил 3 даваад Орхон баяр аслан дунлаа. Тэгээ бас улсын наадмын төвчөнд бол сул бүх гэж байдгүй. Өрсөлдөгч бүхэн хүн болгон бэлтгэлээ тааруулсан, дээшээ барилд нэгдсэн зорж орж ирдэг. Тэр дунд бол яг хуу бэлтгэл сургуультаа хамгийн сайн зөв сайн хийсэн л дээшээ сайн барилд өгч миний хувьд боддог. Тэгээ бас дүүнэр маань яг сэтгэл хүртэл сайхан бэлтгэл хийхгүй. Тэгээд шууд ажиллаж чадчих яах юм бол маш сайн дайчилж хийж л одоо энэ өрсөлдөөн донд нэгнээс илүү бэлтгэл хийж хурдан сайрахаар байна шүү дээ. Гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр хөрлөөгийн тухайд гэх юм бол бас би улсын баяр наадмад барж байгаа. Улсын баяр наадмын сэтгэл зүй бас өндөртэй залуу юм шүү. Зааланд ерөнхийдөө бас доогуур даваанд ингээл унаад тэр улсын баяр наадмад жаргал баяр заантай хийсэн, бян ботхоо арслантай хийсэн барилдаанууд ингээ харахаар тий. Ер нь зөрөгтэй шүү. Ямар ч үнэтэй бол үзээл. Энд одоо бүх амжилт харгана гэдэг чинь хамгийн гол дайсан чанаруудын нэг бол зориг зүрх гэдэг. Тийм зориг зүрх шүү дээ. Сэтгэл зүйн дагаад юмнаас халгаад байвал юм хийж чаддгүй шүү дээ тий. Барилдны гэдэг нь тал бүрийн юм байна. Түү сэтгэл зүй тэгэл тэр өдрийн бие онцлог гэл тий. Толгоогоо ажилуулна, ур ухаан тий. Арга зайлмиг цог залийг бадруулна гэдэг чинь бас. Нөгөө одоо манай өмнөх оролцогчд маань ингээд ярихад манай хөвсгтийн ган хоёрыг Бадрам самбуугийн ган хоёрыг начин бидэд бас сайхан найзууд хамтаа бэлтгэл сургалт хийгээд. Манай хуйгаач бас барилдахдаа ганц нэг юм хүм хилдэж штэ. Даваач ер нь тэр хуйгаа тэр юм хүм ярьж барилдчих юм ер нь. Хуйгаатай яг бэлтгэл дээр л хийж саачна. Оо болж штэ явал та. Яач ваа гэж бас шар малтсан штэ. Тэгэхээр яг болж штэ гэхээр бас зүгээр хамгийн хатах штэ. Тэгэхээр нуур хүрэл явж тавьж байгаа л. За барилдан дээр бол ер нь садталгаа тэгж ярьж байгаа цааш ярихгүй нь. Бүр хүүхд байхдаа л битгаар тэгж амар үзчихсэн. 11 онд манай Эрдэнэтийн наадам болоод. Хуйгаач нөгөө дөнгөж Эрдэнэтийн 35 жилийн төрөл зарслаа. Түнхэл шинэ арсан. Би чинь бас нэг шин сумын заа 18 таа. Тэгээ хуйгаах 3 дээр аваад. Тэгээ би нөгөө согдмол болоод дайраал. Дүү болж штэ л гэдэг. Тэгж байгаа л би тонгорцсон. Гусайсан уу? Уурлаа. Босноо гэсэн үү ирээд байж. Олон сайхан их байна үндэсний хөгч одоо за чиний сугдаж мордоо, миний сугдаж сойлоо. Бас дээрэс нь ам их гэж юм байгаа. Даваач ам ихэн дэр нь орж юу? Ам их ч гайгүй. Ер нь гайгүй шүү. Өнөөдөр төрөлж байгаа хамгийн жудагтай үхийг нэрлэвэл даваач чиний нэрлэх. Бүрэн төгс авраг юм болов. Манай бүрний аврагыг ер нь олон баг чудаг гэж асуусан зочид болгон ер нь бүрний авраг. Тэгэхээр манай бүрний аврагын бие авч явж байгаа байдал тий. Тэгээд би ч одоо бас бүрнийхтэйгээ 4-р цахилгаан нэр дээр солон жил зүгээр илтсэн. Ах маань найран дээр маань ирж илаа. Сайхан тэр сайхан аврагын ороод ирэхэд бас
тэр сайхан хүмүүс бас гоё хэлж авдаг тий. Та очрын маань хүндэлж чинь том авраг гээл тий. Та очрын үлгэр дуурал авдаг бүх хинбэ. Одоо манай Эрдэнэт тахын дээр нь амьдрал дээр ч гэлтгүй бүх бүхэл юмыг одоо нутгийнхаа Эрдэнэтхаас аваад явж байна. Ачигтай бантан подкастын ивент тэгч Mobicom Group харилцаа холбооны салбарын анхдагч үндэсний тэргүүлэгч компани Mobicom Group маань өнөө жил 30 жилийн баяртайгаа залгаж байна. Энэ сайхан баярынхаа хүрээнд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зөндөө олон сайхан ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. 2026 оны 3 сарын 22-ны өдөр Mobicom Group-ийн 30 жилийн нэрэмжит өндөр чансаатай 128 бүхэн барилдаанд Монгол түмэн та бүхнийг хүрэлцэн эрхийг урьж байна. Ачигтай бантан подкастын ивэнтгч эрүүл мэндийн чанарыг Denk Farm. За бид бүхэн алхам тутамдаа хөлсөөрөө зөндөө олон эрдэс бодисуудаа алдж ядгаа. За хүний биед магний тусгаар хүн стресстэй, уур бухимдалтай болдог, булчин чангадаг, зүрхний хэм алдагддаг, нойргууддаг, шиш сэдвүүд илэрдэг. За тийм учраас та бүхэн эрдэс бодисынхоо шинжилгээ өгөөд хэрвээ магний дутагдсан байх юм бол өөрт ойрхон байрлах бүх эмийн сангаас Magnus Direct гэх энэхүү бүтээгдэхүүнийг авч хэрэглээд энэхүү зовирлуулдаасаа салаарай. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Magnus Direct. Ачигтай бантан подкастын ивэнтгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. За Yummy Juice-ний хамт олон маань сүүлийн үед Зүүн Азийн орнуудад тренд болж байгаа Select нэртэй тунаатай жигнэвийг бодлоонд гаргасан байна. Энэхүү бүтээгдэхүүн маань сүлжээ бүхлүүрүүдээр борлуулагдж байгаа. Та бүхэн сонгон авч хэрэглээрэй. Завгүй амьдралын эрүүл зугаатай хамт Select тунаатай жигнэвийг 2010 оноос бэлтгэл сургалт хийгээд эхэлжсэн хүүхэд одоо 16 жилийн хугацаанд Монгол бүхэн өргөнд нэг төрүүлээд, улс аймагт нэг төрүүлээд, аймаг зэрэгнэр төрүүлээд, 2 удаа узуурлаад, 9 удаа их шүүхт, 15 удаа дунд шүүхт үлдсэн байна. Тэгээд улсын цол хэрэгэн авна гэдэг бол одоо нэг асуудал тий. Тэр цол хэрэгмийг хамгаалж тэр цолны хэмжээнд барилдана гэдэг бол бас бүр тэрнээс илүү цол авахаас илүү хариуцлагатай байх шүү дээ. Одоо саяхан нөгөө сүүлд нэг шүүгсэн нэг залуу 30 хэсгээ тавьчихсан байлээ. Нийт 1 2 4 3 зүр 9 шүүг хийдэгцэн билээ. Тэгээ нийт нь 30-аас шүүгсэн байна гэдэг. Тэгээ яг одоо начин болоод ингээ цаг хугацаа явсан байна. Ингээ бас өөрийг ингээ эргээд харахаар бас начин золныхоо хэмжээнд бүхэн өргөнд бас боломжийн барилдсан байна. Одоо бол ямарс нэг нин төрөнд нэг ямарс нэг сайхан цолоо баталж ийл гэсэн зорилготой. Одоо сая шансан дээр ингээ харж байгаад начин маань чансааны долоо дээр улсын начингуудаа магнаалж хамгийн тэргүүнд явж байна. Тэр ч одоо тийшээ өөр цол хүлээгээд байгаа юм шүү. Одоо энэ жил бас дажгүй байна байх. Ерөнхийдөө 3-аас дээш таваад 2 аймгаас нь лунлаа. Намраас хойш. Хин хоёрс нуусан. Сүүлд болгоны Батэрдэн дунлаа дөрөв дээр. Ерөнхийлөгчсөн замбар дундгойн чойл сүрэн. Сая бас сар шинийн өмнөхөн барилдаанд нөгөө сайн байгаа Батсуур арслан дөрөв дээр Алтан цаш арслан 5 дээр тунаад хойлонгийн шалгасан шүү дээ. Тэгээд хамгийн анх улс аймагт төрүүлсэн бас даваа шиг тухайн үед төрүүлэхэд баярлжлаа. Заавал шүгэн дөрөв төлөлтөд 8 барилдаан болгоод дээшээ барилдаг ч гэсэн төрүүлээгүй яваад байсан тий. Тэгж байгаа тэр төрүүлсэн барилдаандаа бүр зөндөө олон өрсөлдөгч за Батар Шахгард, Бян Ботгон арслан, та Үзүр түрүүнд Батмагна арслангаа тий. Тэгээд нөгөө төрүүлж хайдгуу жагаагаа яа тий. Тэг яг жагаман жагаа нөгөө бэлтгэл сургалт нөгөө хүнд хүртлээс орсон хуучны форум гол байсан л та. Тэр барилдаанаа сайхан дурсаад ярил. Тухайн үед тэр барилд гэтээ яг тэр сонио яг. Урд орой нөгөө болил лиг нэмзэ болдог хгүй. Тэгээ манай нөгөө өсгөлэрчин багийн эзэн амраах маань барилга хөгжлийн төвийн захирал хүрээ дээрээ чаханд цуг тэмцээ үзье гээд. Тэгээ 4-р сахлын станц элчин дараа манай төрөө манай найз тэр багийн менежер хийчихсэн байхгүй. Тэгээд тэр хэдтэй очиод тэмцээ үзлээ. Бараг 12 өнгөрөг дуусчих. Тэдний баг түрүүл алт медаль аваад баяр тэмдэглээд. Үгүй тэмдэглээгүй. Тэмдэглэж байгаа бол. Тэгээд тэндээс спортын дуурднаас хараад нэг газар орцохно гэдэг. Тэгээ би нэг цуг явдаг амрах хэлсэн. Сайхан ахын баг авраг боллоо. Дүүн маргаас сайхан барилдаа нэг анхны дөрвөг аваад. Явж амарлаа гэх. Самны биелэг үү шүү дээ тий. Тэгээ бас тэр гоё сайхан тэр алтан медаль авсан тэр том лигийн тэмцээ үзээд тэр хүмүүсийн итгэл урамшуул тэр сайхан энергийг аваад бас бүх өргөнд төрүүлснээр бас бэлгшээд гэж шин. Тэгээ бас өөрийнх нь хэлж ийсэн үг ч гэсэн бас амны бэлэгтэй бас. Тий. Тэгэхгүй бас зөнгөртөөд
тэр хэд явсан бол байгуул маргааш барилдаач өгөөч үү. Тэгээ нөгөө түрүүгөө одоо л аваач өгөөч. Тэрийг араас одоо нөгөө явж байгаа юм шиг тий. Аа. Даваач ер нь сэтгэл зүй тал дээр хэр ер нь өөрийгөө бэлдэж байна. Сэтгэл зүй ер нь одоо барилдаан дээр чинь зөндөө олон хэцүү өрсөлдөгч гарч ирнэ. Халгамаар уйч бас хөвтөд өгмөр хялаас ууж гарч ирнэ. Тэрэн дээр өөрийгөө яаж хурцах барилддаг вэ? Сэтгэл зүй бол ер нь гайгүй. Ер нь ямар ч үе тэнтэйч үзнэ гэж боддог. Ямар ч таа. Заримдаа нөгөө яг л таны хэлдэг нэг тийм нэг залхуутай юм шиг болчмор юм гэдэг чинь. Тэгэл яг тэр үс нөгөө би чинь ажлаа хийж байгаа шүү дээ гэж бодоол. Тэрнгээр л өөрийгөө ялж давж ах шиг. Барилдаад өмнөх ер нь сэтгэл догдол модл юм гайгүй юу? Яг даваанд гарахын өмнө ч бас нэг сонирн болдоо шүү дээ ер нь. Яг тэр тэгэл бүгд тамирч хүнд байдаг байх л та тий. Тэгээ заримдаа нөгөө эвгүй гаруудыгаа усахаар нөгөө өөрөө мэдлгүй эмоцоо гаргаад бас хүмүүс даатуулдаг шүү дээ. Энэ нэг юм одоо аймгаас авч гараа өргөлөөгээд тэгээ би бас мацууртайгаа жаахан шазаалаа шүү дээ. Одоо нэг хөвтөг дарж унахгүй бол дээр одоо балай болсон. Гараа голцол тэгээс одоо ч сүүлийн үеч бас манай бөхчүүд селебрэшн үзүүлээд байдаг. Манай даваачч гэсэн бас сайхан улсын цол авчаа. За заал тагин барилдаанд хүн хэцүү өрсөлдөгчөө давчаа сайхан дүр зураг үзүүлдэг. Би ч гэсэн бас энэ тэнд орилж чарлаад явж байсан тохиолдол бас байгаа. Тэгээд энэний тал дээр наа чи ямар байр суурьтай байдаг вэ ер нь? Зөв яг тэгээд тамирчин хүний тийм одоо эмоц угсаал ямар ч төрөл байдаг л баг л та. Тэрийг нөгөө заримдаа цаг үе олохгүй гэж бас байгаад гэж. Одоо жишээ нь би аймгийн залтаа хүн давчаад ингэдэг бол бас энэ илүү юм байлээ л дээ. Яаж утсан. Тэр үед өөрийгөө хянах ёстой бол. Хангаа ургыг тухай жилд начин босон жилээ тэрний дараагийн сар шинийн барилдаанд бас 4-ийн даваанд мордо шаашаа тэрмэр бол болж байгаа маа гэж юу? Тэрмэр бол яг давгүй хангаач гэж унаагүй тасагцсан байсан. Тэгээд тэр үед чи хангаатайгаа зүг бэлтгэлээд гэлээ шүү дээ агийн өгч тэр. Зөв. Сайхан ахуйд тэг чин том бочлуу ах, ганжадах, бян бочрах гэд бид одоо 2 заа одоо худал чи яг хийдэг гэсэн юм. Тэгээ манай хангаач юм бол ер нь бол тэр тамирчуунаас ахлах батг гэдэг юм бол бас дээд төвчөнд авч явдаг юм шүү дээ. Бид ч нэг аа нэг хоол унддэл нэг пяам яа манай бол хоолоо ичээл тэгэл явдаг гараад. Тэгээ бодохоор тэр хүн тийм учраас энэ Монгол бүхий ноён оргил болсон. Тэр цолонд хүртсэн зогсож байгаа болов уу? Төрүүлсэн бүхчүүдийг гарч явахдаа ер нь арай өөрчлөж ахлах бат. Манай бадарч байна бас л. Бэлтгэлийг бас туушинд нь ер нь арих пяа уужхан харж байгаа. Гадуур ороод гараад байх гарч байгаа. Манай хангааг л би ингээл зөндөөл олон багштай өгшийг тэмцээнд яваад ирэх тосч аваад ингээ байсан. Бас ер нь зуудаж чанаа баг харахгүй шүү. Тэгээ сая даваачрын ачингийн ярьснаас одоо яг одоо манай подкастын үзэгчд маань бүх мэдгүй бид хэдий ч одоо нэг хангаа даваачр нэгнийгээ мордоод нэг нь орилж чарж гүйдэг нэг дайснаа дартсан юм шиг болж байгаа шүү. Тэгэд эсэргээрээ энэ хоёр хүн маань хамтаа бэлтгэл сургуульд хийгээд за бүхэн барилдаан дээр тулаан угаасаа хоорондоо тулдах нь тодорхой. Яг амьдрал дээр бол ямар сайхан амь нэгтэй нэг нэгэндээ тустай явдаг хүмүүс вэ гэдгийг манай подкастын үзэгчд маань ойлгож явахаа гэж бодож шүү. Тэглгүй байх. Тэгэл тэг чинь хангаатайгаа зүг бэлтгэлээдэг байсан. Тэгээ бас төрүүлгийн зүүнийг хаяад биш 5-ын давнд бас жаахан ханг барилж унсан ш. Тэгэл яалчгүй төрөөхт унж байгаа буруудаг багт. Тэгээ тэр үед бас л туршлахгүй ч л байгаа. Нөгөө наадмаар хайсан хэл хийж байгаа байхгүй юу? Яг нөгөө тэр том цолтой хүн наад дахин тэгээл тэр мордонд ороо суудуулаад байж байгаа явахтыг гаргачих. Байж байгаа золгосон бол яах ч байсан бэлээ. Тэгэл яарч л байгаа юм л. Одоо энэ залуу үеийн сайхан бөхчүүд дүүнэр чинь улсын баяр наадамд төрүүлээд үзүүлээд гараад ирцгэлээ. Одоо эндний үеийн залуучууд Монгол өхрөө ер нь орж ирж штэ. Үеийнх нь гадаад ирэхээр тий. Одоо тэгээ хүссэн үсээгүй л одоо Орхон Баяр Батмагна Бямбатхан гэж барилдвал ер нь үзэгч дүүрхээр л байна л та. Одоо тэр хүмүүсийг яаж барилдаан болгонд авчрах уу тий. Тэгээ холбоо маань ямар менежмент хийх үү, ямар бооцоот барилдаан ч гэдэг юм уу тий. Үзэгчдийн дунд одоо яавал бас үзэгчтэй татахаар байна. Улам шинжлэлийг жоохон хостуулмаар юм шиг надад байгаа тий. Одоо нэг хооронд нь бооцоо тавьдаг ч юм уу тийм юм яваад ирвэл бас үзэгчд бол хүссэн үсээгүүд үрэн шүү дээ. Одоо яг тэгээд нөгөө сошиал маань хөгжчөөд хүн болгон ажлын байран дээр ноутбук утас одоо тийм ямар үзчихэд байна л дээ. Тэнд одоо нөгөө нэг entertainment татах юмаа бөхөөргөнд ээчих юм бол тэр хүн ямар ч ажилтнаас ирэх л байхгүй. Яг тэгтээ нэг хүн бөхөөргөнд үзээд ингээд сураа заншчих юм бол яг тэр цэвэрлэгцээр үзээ суух бөхөөргөнд яг тэр цугласан хүмүүсийн уур амьсгал тэр ингээд нэг үзчихмөр хүмүүс ер нь дахиж ирээд байдаг шүү дээ. Салахгүй. Сая тэгээ манай ховдын тэр мегазаны байлдааны ямар гоё өндөр түвшинд юм бэ? Тэндээс хараад бас холбоо маань ер нь бол
нэрмжт барилдаанд тэгж хийж байгаа ч манай холбоо бол асуудал хөлтэй 2500-ыг дүүрэхэд бол ер нь бол жижигхэн менежмент тим л байгаа шүү. Менежмент шинжилэл одоо яг тэрнтэй адилхан 3 сарын 22-нд Mobicom компани маань 30 жилийн хойд зориулаад бас ийм хүмүүсээс санал асуулга аваад дөрвөн бүхийг хооронд хаалц барилдуулаад за давхар 128-ийнхаа өндөр чансаатай бүхчүүдийн барилдааныг ойдоо зориулаад зохион байгуулах гэж байгаа юм байлээ. Одоо тиймэрхүү ийм шинэлэг юмнууд орж иж залуу үе чинь бас ойлгох гээд. Тэрнээс биш те уламжлалтын юм явуулгүй яах вэ тийм үстэй. Намайг нэг Монгол суулааны 5 жилээс хэрэгч бас пигтүү болж шүү дээ. Гадаа хүмүүс нь орж чадахгүй нэгэл сүүлд нь жоохон нөө суглаа бодлоо жоохон саваар гүйлцэн бодгоос тэрний толгоор нэг Facebook ингээ нөгөө шилдэг 64-ийн баазар чинь бас л ер нь дүүрдэг шүү дээ. Тэр бол ерөнхийдөө нэг жаахан л менежмент хэрэгтэй байх. Тэгээ манайхан бодож байгаа гэдэг манифтер хэлүүлдэг. Бидээс номер юм байхгүй шүү. Начингийн одоо ганц би одоо даваачир начингаас одоо хамгийн их харж хүлээж идэх юм бол манай начингийн дивэ шаваа. Энэ дивэ шавааг бол ерөнхийдөө бас ер нь манай хүн тэгээд тийш горилтай хийж штэ. Одоо ер нь сайхан боломж болчиход байгаа шнаа. Одоо гайг болчиход байгаа юу? Сошиалаар нүдүсээр гоод улсын золтой хөөж ижгээд бас. Тэгээд тухайд даваачир нөө хүнд барилдаа хийчихэд ингээд ядар цуцчаад нөө гүүхэд ч хэцүү үе байдаг шүү дээ. Тийш дуурах штэ. Туг хол санагдаж штэ. Тэгээ жоохон залхуураад игчнээ ер нь л одоо тийм дивэ шаваа тийм. Яг ер нь бол миний барилдаа ч нөгөө нэг эхлээл хайж чадахгүй бол тэгээ биш нэг гонжорхороо тэгээд ерөөс хайлтгаас нь бас төгтөж унахгүй давахгүй тэгээ байгаад байдаг. Юм хийхгүй юм хийхгүй гэдэг. Ер нь бол алах нь үтгэл хоёр мөрөө өргөж хэцүү болчих үед байдаг шүү дээ. Тэгээ тэн дээр нь жахан залхууны үгдээд багш. Ер нь дивэ шавааг ярьсах анх даваач на ч дивэ шавааг ямар хүнээр залгаж ааваар залгаж юу? Ер нь бол ааваар. Тэгээд сургуулийнхаа лавсрын багш ерөнхийдөө үлзий сайхан бодохоор дивэ шавааг зааланд яг зодох шууд өмсгөөд. Заачсан. Гэр бүлдээ эрүүл амттай сонголт. Yummy 100% байгалийн NFC juice. Биеийн хүчний хит ажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнийган алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинж тэмдгүүд илэрнэ. Ус хүүгэр удаг магнез дэрэгт алжаал ядрааг бууруулж эрч хүчийг бэлгэлнэ. Өглөө ихэд, ажилдаа төвлөрөхөд, дасгал хийхэд, найзуудтай хуваалцахад, аялалд гарахад ч хаанч тохиромжтой. Select Tuna Spread амтлаад үз. Алдаа гацсаад одоо өнгөрсөн унсан барилдаан дээр алдаа гацсаад нэг барилдаан дээр эргэж барилдах боломж олгол даваачир аль барилдааг сонгох. Тэгвэл одоо 22 оны лав дурсд хийсэн барилдал баг. Дөрөв доо. Тий. Тухайн жил бас баяр наадамдаа том юм зорьсон. 1024. Тэрний өмнө жил бол бас яг 100 жил зориод яг бас бэлтгэл хийсэн юм аа. Яг хоёр жоо хүүхдтэй манайх ч бас тэгээ ихнэр хүүхдээ хавар хөдөө явуулаад бүр өвчлөвчтөн дээрээ босч очиод ганцаараа. Оо зөө. 2 3 дүүнэрээ дагуулад байрлаад. Тэр хавар бол зорьсон байсан. Тэгээ наадам болохоо байлаагээд 100 өрөөгөө сулдан тавьж өгөөд. Намар зааж үйлдэлтэй ороод 22 онд бол бас яахан жаахан бэлтгэж жаахан сулдуул орсон. Гэхдээ бол яг ерөөхдөө 22 оны наадам, 23 оны наадам, 24 оны наадам гэдэг бас жаахан холбоондоо жаахан гомдолтой наадам өстөр 3 наадамууд гурлаа. Нөгөө лавга дүү маань нэг сар гарны дараа орж ирээд тэгээд алтан зоожтой асагтаад одоо энэ нэг юм одоо өнгөрсөн юм ярьлаа л гэх баг. Тэгээ 24 онд ч бас хоёрын даваанд унаад бат цоожтой. Цоожч бол гоолтоод хурцлцаад ирж байгаа шүү дээ. Тэгээд тэрийн дараа жил нөгөөд тэр 90 нороогүй. Тий. Тэр жил хурцаараа барилж би энтэйж таарах байсан юм лээ бас. Тэр барилдаанууд. Тий. Яг тэр 21 оны наадам болсон бол сайдах барилж магадгүй шүү. Одоо энэ жил ч бас биенийхээ өнгөмгийг харгахгүй гэдэг шүү одоо. Энэ жил ч бас том ой болж байна. Тэгээ ардын улсын 105 жилийн ой. Их Монгол улс байгсны 820 жилийн ой. Яг 10 жилээр бодохоор 10 жилийн өмнө санжаа аврах энэ хүү баяр наадам төрүүлж аврах болж ирсэн байна. За сая Саршины аймаг цэргийн салтай хөгжлийн барилдаанд 120 гаруй аймгийн арслан зодголж байна. Одоо бас энэ жил 1024 512 гээл яригадаад тах шиг. Энэний тал дээр бүх хүний хувьд улсын цолтой хүний хувьд яг бүх одоо яг ингээ хөгжсөн үед бол тэр нь бол
5 жилдээ 1024 би зөвлөх өгч. Одоо тэгээд 10 жилд нэг болго баталсан болохоор тэгэл нэмэрэг байх л та. Буцаад хуулбал яа тийм л. Одоо бол манай бүх үнэндээ дээцэгт хөгжлөө шүү. Одоо аймагт 128 барилдад бас харцахгүй болгоод бас залуучдыг хохирогоол. Одоо тэгэл нэг аймгийн начин 30 сая цагаан сарын аймаг цэг багтахгүй шүү. Одоо нэг торгуулийн суман гээл бас нэг шинэ юм орж ирж л байгаа. Гэхдээ л бас 256 барилдад начин болох хүн чинь харцуултсан бол яах вэ гэж бодсон шүү бас. Тэгээ заалныхан барилдад 128 яваад байдаг тийм. Тэгээд аймаг цэрэг маань жил сард хэд болж байна. Бидний үеч бол 2 моёр болоо гоё дээ шүү дээ. Усынхаа хийдэг, бүхий олбоо хийдэг. Ич яваа барилддаг тийм. Одоо ч аймаг цэрэг бодлонгоос хойш 90 тонн багчлаа шүү. Устдахгүй нэг сар шинэ барилд юм. Тийм сая харин гоё нэг начин харцгууд гэж хийчлээ тийм. Харцгууд нэг орж төрүүлэх шиг боллоо шүү дээ. 90 жигдэр тийм. Даваачаар бүхүш болог бол ямар хүн болох байсан гэж боддог. Бүхүш бол одоо сумандаа бизнеслийг ухтуу тэгээд ээж аваахаа гуанзыг үргэлжлүүлээд тийм үү нэг бол одоо нэг арьс чирмэр авцсан 8 жил болцсон юм шиг. Биш сургуульд байхдаа арьс авдаг гэсэн шүү дээ. Ааха. Юу ярьс авах? 5 4 дугаар ангид байхдаа хоны маны арьс авах. Хоны маны арьс авах. Тэрийг аваад би шогноо тарав марав одоо жоохон хүн элемент рүү явдаг байсан бодогчдоос. Хоны маны арьс авах. Тэгэл нөгөө нутгийн ахнаас нэг 2 3 шуудтай намаадаас зардал мардал авах шүү гэдэг тэгэл аймаг руу ороод хутунрахаа мөнгө хийчдэг. Ер нь Начингийн хамгийн анхны бизнес чи ер нь Хоны маны арьснаас ер нь Хоны маны арьс тэгэл аав ээжгээ байхгүй цовонгаа хийн. Ааха. Хажуугаар нь хоол молон дээр ер нь асуудал байхгүй юм байна тийм. Асуудал байхгүй. Нэг 45 автобусыг хооллол гаргачдаг байсан. 2 тогоон дээр цов хийгээл 1 тогоон дээр шил хийгээл. Энэ хоол хийх бол амархан шүү дээ. 45 хүний 45 хай гавлаг цааны хайгыг угаана гэдэг чинь хялаач шүү дээ. Тэр л асуудал. Тэрнээс ш трийг бол тэрнээс зүгээр маха авраал логогоо арилгал урлаа тавил цунгоо болох ямар ч асуудал. Гэхдээ одоо ер нь байнгын хоол хийж гэнэ үү? Өөр нь хийнэ. Эхнэр ер нь байхгүй үед бол ер нь тэгэл. Эхнэр байхгүй үед бол тэгэл манай хоёр чи их ч идэх хийлг хоёр байна тэгэл. 3 том хүний борцоор ер нь явах уу? Би ч тэгээ өөрөө бас яг сүүлийн хоёр солилттой байгаа шүү дээ. Нөгөө хоёроос жамаг идэх гэх юм. Нөгөө хоёртой бол одоо тэгэл амталсан будамуудаа дахиад махаг янз бүрээр шарж өгөөл тэгэл. Одоо даваачруу одоо барилж байгаа бүхчүүдээс одоо нэг бүхөөс дархан мэхийн сур гэвэл одоо хинээс ямар мэхийн заалга сурахыг бодож байна. Одоо дархан мэх гэвэл яг ер нь бол нэг бас яг бодоол яваад байгаа хэрэгжүүлж чадахгүй. Адиагч нар очиж нөгөө бусгаас сурах гэж байна. Суудан дээр. Бас одоо яг ингэж мордоод хүлээ аван готод босгодог тий. Яг ганц нэг өөрөө бол хийгээл хамгийн сүүл дээр цомоор дүгрээгээ босгох шайл. Яг боломоор санагдал яг гэхдээ тэр нэг моментоо олохгүй шүү. Зарим дээрээс орохгүй байна. Ямар үед нь хийх вэ? Яаж чангаруулах вэ тий? Дээр нэг азар нэг орсон. За тэгвэл өнгөрсөн барилж исэн үеийнхээ ахнараас хөсөн цолондоо хүрч чадаагүй бүхийг нэрлэгээвэл хэнийг нэрлэх вэ? Тий. Одоо бүхийнх нь карьер дууссан, өөр ажил амьдралын замдаа орцсон явж байгаа хүмүүсээс зааланд мундаг сайн барилтаа л байдаг тий. Усын баяр наадмаар нэг болдгоо хүмүүс байдаг шүү дээ тий. Өсгөрөд болцох юм болов. Салцах цолж яхан багдах талдаалах. Ер нь л бүхий өргөнд нэг шүүгэн 4-8-аас бодгоо байсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Барилдаа ингэж классик. Би ч өсгөх Бүрэн сайхан заа хоёрын барилтын нэг үзэх дуртай л анх орж ирээд. Бүрэн сайхан ч нэг начин болцсон 12 он ч шуугал шүү. Галтай тий. Тэгэл өсгөөд дуусцсан дээр давуулгуудаа, хөлдөө, утгамордоо хавраа гээл. Ер нь харж байгаад бас хөлдөөнөөс бусдын бас ер нь сурах байсан. Тий. За, манай подкастын үндсэн асуулт. Өнөө цагт барилж байгаа топ 5 бүх. Наач одоо 5 гэр өндө багдаад байгаа. Одоо тэгээ өнөө цагийн бүхий өнгийг одоо Батэлзийн хангааг өгөр төсөөлөхгүй. Тэгээ хангаа авраг. Батэлзийн заа. Тэгээ одоо энэ залуу асуулт шүү дээ. Хэний нэрлэх юм бэ? Заанууд вэ? Хоёр болчлоо тий. Хоёр болчлоо. Надаас бодож байгаа хэрэггүй наадхан дээр чи манай агаавыг харцаг баларсан шүү гэж. Орхон баяр аслан гаа нэрдий. Тэгээ бас би нөгөө хүрлээд үтэйг найз болгоо сүгат зүгөө бас их том цолонд хүлээж одоо дэмждэг. Тэгээ сүгат дүүгөө нэрлэгчээ. Тэгээ тавтанд бочлоохоо хэлж та одоо сүүлийн 10 жил бас яг л заал тавхимд бол нэг төвшин сайхан барилж штт. Ер нь бол бас яг начин цолтоо зааланд ингэж барилдаг бүх юм хоор штт. Одоо жаахан өмнө бол дуут үе начин далигачин код хамар заяахан тэргээл цөөхөн байл штт. Тэ. Одоо энэ цагт бол яг л нэг формыг ингэж бас өндөр төвшөнд
начин золтой удаан хугацаанд авч явна гэдэг бол бас тэр хүний сахалга бат ямар хэмжээний бүх вэ гэдэг бол харагдах. За баярлалаа. Тэ сайхан. Манай очлооч одоо мундаг. Одоо тэр жил 512 бүх юм байл та. Одоо цол олгосон бол манай хүн чинь одоо заан гэдэг зогсож байгаа хэмжээний тэгээд одоо сайхан бүчүүд умдааш сайхан нэр хүндтэй тий. Сайхан Монгол ирэх хүн болов би бас найз өсөх үнэлдэг. За одоо цолтны төлөөл топ 1 хөх бүх цаг үеийн түүхэн ч юу. Цолтны төлөөлөл бүх цаг үеийн түүхэнд Монгол улсын аваргаас нэг хүн нэрлэнэ. дарга аваргаас нэрлэхгүй юм тий. Зүгээр аварга нэг Аваргаас уу. Тэгээ арслан нэг. За дамдаа аваргааг нэрлэнэ. Аваргаар дамдаа аварга. Арслангаас Содом арслангаа нэрлэнэ. Нутгийнхныгаа нэрлээ явуулчихлаа шүү. Болдгоо яах. Өөр л бодлоо. Гардаас ч одоо аргач би ч бас аргач агард их харж үлгэж өөрөөл бас авдаг. Заанаас Батүнхахыг нэрлэнэ. Заанаа. Өсгөөд барцах. Ночин ч одоо башлахыг дөрөв нэрлсэн би өөрөө нэрлээ да. Бачлахыг дөрөв нэрлсэн би одоо өөрөө л байна. Амар сайхан ч. За баярлаа. За дараагийн асуулт энэ таваач ачингаас Ирэмбэр дээгүүр хүмүүс байгаа. Гэхдээ энэ зүгээр нэг удаа энэ бас хөгжилтэй маягийн асуулт. Тэгээд өөрийгөө яг дээр нь зогсож ам авах боломж олдлоо гэдэг. Энэ хүмүүсээс хиний навж барилдаж хинээс нь зухдах вэ гэдэг асуулт ч заяа. Яг өнөөдрийн төвшөнд. Өнөөдрийн төвшөнд. За бас хийц асуулт. Зүгээр бодъё доо. За нэг дэх асуулт Батсуур авраг, бүрэн төгс авраг хоёрын хэнийг амлах байсан бэ? Бүр дээшээ өмнө төрүүлсэн авраг байсан бол бүрэн төгс хахт олон усаа. Батсуур аврах ч гэсэн олон ус нэг л хайс, нэг цагаан сараар хайс. Тэгэхээр бүрнах болов. Бүрнахаас даага нэхээ тий. Дараагийнх нь хангаа авраг, оюун бол дарслаа. Хангаа аврах, оюун бол дарслаа. Хангаа аврах. Хангаа аврах. Дараагийн асуулт Орхон баяр арслан, Бян ботх арслаа. Орхон баяр арслан. Дараагийнх Батмагны арслан, Лав гэрэл заа. За Батмагны арслан. За баярлалаа. За бас л одоо ингээ үлстээсээ ирсэн асуултуудыг бас ингээ тавиад ингээд явж байгаа шүү. За бооцоо тавих боломж олдлоо. За мөөг дээр аль дээр явсан. За нэг 10 сая төгрөгтэй. За тэгээд тэрийг 20 болгож авах юм уу эсвэл алдах юм уу гэдэг. Тий. Гэтэ өнөөдрийн болохоор 2 хүн дээр явна. За. Гэтэ чи өөрийгөө 20 төл гэж боддог ч болох юм уу тэгээд. За 55-нд Хинтээ аймгийн Өмнөдлөг сум яриад аймгийн арслан Алтан цоож, Дундгой аймгийн Эрдэнэтлээ сум яриад аймгийн арслан Амгаланбаатар 2 тунлаа. За энэ хоёр өхийн давсан дээр нь бооцоогоо давх дээр нь бооцоогоо тавиараа гэдэг бол хин дээр нь тавих уу? Тэгвэл одоо нутгийн Амгаланбаатар тавиад. Амгаланбаатар. Манай амгагийн аав Нямсрагч манай 90 жилийн хүмүүс байгаа шүү дээ. Нутгийн дөө сайхан барилжтын цаг үед. За Амгаланбаатар тэгээ тавьчих юм шиг яраа. Нутгийнх гэж юу ч тэр 10 чинь тэгээд амгаа уншихад өгөхгүй шүү дээ гэж. Одоо тэгээд бандаа. За дараагийн асуулт. За улсын баяр нааданд Батөлзий зан Зоригтбаатар арцгаа хоёр барилдвал хин дээр нь бооцох тавих уу? Улсын наадам орон. Зоригт тэргээр тавилаа. Хоёр бага ирэмбтэй хоёр дээр нь хоёулын дээр нь тавилаа тий. Тэглээ. За наа чи энэ тэгэл хүний бодол заавал хүн болгон ижил улсын наадам гэдэг эдгээр чинь хоорондоо тунаад яах яхаа. Түл юм аа авах гэж байна. Би тэгэр ах ч юм уу чи өгөхгүй шүү. Чи дөрөв 10 Тэгээ одоо зөндөө олон энэ 97 8 9 оны за 2000 гаруй оны сайхан залуучууд за 3 сайхан арслан барилдаж байна. Сайхан залуу заанууд өнөө цогт барилдаж байна. Даваа очрыг бодож байгаагаар дараагийн аваргыг юу хин гэж харддаг вэ? Дараагийн аварга одоо тэгэл би ч гэлтгүүд 3 арслангийн нэг л гэж юм л та. Тэгээд одоо нэг нь сонгох үлгүй тий. Одоо тэг Ирэмбэрээ бол одоо Орхон баяр юм л үү. Нэг хоёроо дээр байгаа давуу талтай тий. Нэг хоёр ч хоорондоо тунах магадaltaй. Тэгээ аваргууд 8 давнд гарч ирээгүй тохиол тийм биз дээ. Тэгээд 7-гийн даваанч тэр хоёр тунах магадaltaй шүү. Хоёр аварга гарч ирээл Орхон баяр 3-аас авах бол Орхон баяр арсан чинь бүр манай агаан ихтэй бас 7-гийн даванд өөрөө тунж явсан хүн шүү дээ тий. 3 аварга хамгаал. 3 аварга гараад ирэх юм бол
гурлаа гараад ирч болно шүү дээ. Суур авраг, бүрний авраг, хангаа авраг, 3 авраг авах боёо нэгэнтээ тунах ч юм уу 3 авраг аманд явах бас тэгээд бас наадам таашгүй шүү дээ. Таашгүй тий. Тэгээд ер нь л тэгээд том дэвжээ, том баяр наадам гэдэг бол том байдаг. Том чуулгын шахдаг юм шүү дээ тий. Манайд заал тахмын барилдаанд сайхан барилж байгаа л улсын баяр наадамд очихоор тэгэл нөгөө зааланд барилдахгүй байгаа хүмүүс чинь үзүр төрөө үзүрлөө шахал барилж шийдэж шүү дээ тий. Тэр бол тэр хүмүүсийн сэтгэл зүй тэр 7 сарын 11-10-нд яаж бие тааруулж ийн гэдэг л юм шиг байна. Одоо багш бол яг л тэрэнд л тааруулж үлдэх гэдэг байсан. Тэр заалын нэг тийм ач холбогдол өгдөг байсан. Сүүж түн усан бороонд унтчлах ер нь бороо ороосоо л гэж бодох залуучууд бол дэр нь сайхан амраа гэл. Тий. Тэгэд бороонд сандаг утгаарыг аваад мих тавтаал барилтаал. Тэгэл одоо тэр өдрөөр тэгс тааруулдаг ус тэр өдөр нь бороо орчих юм тэгэл ялчгүй хийдэг ус баг. Тэр нь бол яг л тэгж наадмал зориул. Тэгэл тэр олон жил тэр шүүгэн дөрөвстэйч барилцсан баг. Тэглээ яг одоо манай даваачрын маань багш Өсгөл аймгийн шинэ идрэл сумын яриад Монгол улсын хүчтэй Арслан Хадбаатарын Мөнхбаатар гэдэг хүн бол одоо манай удмын бүхүү байгаа. Одоо манай саяхнаас одоо мэдээсээ саяхан мэдсэн тий. Сошиалос. Тий. Одоо манай ойрхон үеэлүүд бид ирж байгаа. Тэгээд Мөнхбаатар тэрнээс хойш надад бас хамаатан садан мэдснээс хойш надад бас их юм заа зөвлөдөг ингээрээ тэгээрээ улсын баяр наадам дээр ингэдэж шүү тэгдэж шүү гэдэг ахаасаас зөндөө олон сайхан зөвлөгөө авсан. Тэгээ одоо энэ сайхан хүн начангийн маань одоо ингээд бэлдэж үдээс эрэхтэй бол сайхан гаргаж ирсэн нь одоо зөндөө олон сайхан амжилтуудаас гарах бах тий. Тэгээд нөө түрүүн подкаст үздэг хоёр аврагтаас үздэг гэсэн нөө сабскрайбаа дарсан байгаа үстэй. Дарлгүй байх уу? Манайхан ч уурлаад байсан шүү. Дугаар болгон дээр дарах юм уу гэсэн нэг нөхөр нөрөөсөө нэг дугаар гарангууд нөө сабскрайбаа дарчаад дараагийн дугаар гарахаар нөгөөдөө болиулчаа. Ээлжи яваад байсан. Үсчмэн тэрийгээ тэгээ сайн дараарай тэгээ саба сайн дараарай гэж. Апмапа дата тэгээд нөгөөдөө дарчихвал тэгээд залбоо нь одоо цаашдаа зөндөө олон дугаараар та бүхэнтэйгээ уулзцолноо. За тэгээд нэвтрүүлгийнхаа подкастынхаа төгсгөлд даваачр одоо амьдралынхаа турш хүн зөндөө олон цаг мөч бүрийг туулж байгаа хүн гомдоосон байдаг бол нэг хүнээс уучлаарай гэд хэлвэл хинт тэрүүг халдчихлаа гэж байна. Одоо гомдоосон гэж гайгүй л үү. Гайгүйх. Одоо ээж аав гал гомдож исэн байж магадгүй бах тий. Гэтэ ямар ч нэг ээж аавгаа чиг нь халуусуулаагүй л явж байгаа гэж боддог шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр миний урилгыг авч сайхан алтан цаг заваа зохицуулж энэ хөө подкастэнд ярилцсан дүүдээ маш их баярлалаа. Тэгээд даваачр начны маань уран хурц барилдааныг Монголын ард түмэн андахгүй ямар хөө хэмжээний начин бай гэдгийг мэдж байгаа. Тэгээд улсын цол хүртнээс хойш 8 жил өнгөрсөн байна. Тэгээд энэ 8 жилийн дараа миний дүү энэ жил улсынхаа баяр наадамд амжилттай сайхан барилдаж за цол чимгээ нэмж за үнэхээр болохгүй бол сайхан цолоо баталж эргээд уулзахын хөрөөл өргөё. Тэгээд нийт подкаст үзэж байгаа үзэгч түмэндээ халдаад. За ингээд бас ахта баярлалаа энэ сайхан подкаст орж бас сайхан халуун дотн сайхан яриа өрнүүллээ. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад төрүүлж өссөн ээж аавда хандаа намайг дэмждэг шүүгэн шийдийн 461 дуурайнгийнхаа хамт олон импро группийнхаа захирал инк тавихта маш их баярлж явдаг шүү. Тэгээ бас намайг бас сайхан дэмжиж байсан байгууллагууд байна. 4-р цахилгаан станц, автобус 1, Golden Jam компани гэдэг. Тэр бүхэн бол хойно хоцорсон ч бас та бүхэдээ бас цаг үргэлж бас ямагт бодож санаж та бүхэдээ талархаж явдаг шүү. Ингээд та охин минь өрөн хавртаа золгож сайхан шинэлээд Монгол төрийн наадмаар уулзъя. За баярлалаа. Хачиртай бантан подкастын ивэнтгчээр амтаар урлаж аз жаргалыг түгэн Азиана, эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт, Yummy Juice, эрүүл мэндэд чанарыг Denk Farm, Magnus Direct. За мөн харилцаа холбооны анхдагч, үндэсний тэргүүлэгч компани Mobicom Group хамтран ажиллаа. Хачиртай бантан подкастын ивэнтгч амтаар урлаж аз жаргалыг түгэн Азиана. Хачиртай бантан подкастын ивэнтгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Хачиртай бантан подкастын ивэнтгч эрүүл мэндэд чанарыг Denk Farm, Magnus Direct. Хачиртай бантан подкастын ивэнтгч ирээдүйг технологиор холбоно Mobicom.